За бүгдээрээ сайн байцгаана уу? Таныг энэ бичлэгт хүртэлж ирсэн санамсаргүй тохиолдол биш байж болно. Заримдаа орчлын ертөнц бидэнд хэрэгтэй хариултыг хамгийн зөв цагт нь илгээдэг. Өнөөдрийн тараад уншлагаар бид хамтдаа таны амьдралын эрчим энергийг дараах 5 чиглэлээр уншиж өгье. Яг одоо таны амьдралд ямар энерги байна вэ? Ажил, мөнгө, санхүүгийн урсгал чинь яаж байна? Хосын харилцаанд ямар өөрчлөлт орж ирэх үү? Эсвэл боломж уу? Сорилт хүлээж байна уу? Ойрын хугацаанд та яг юунд анхаарах хэрэгтэй вэ? Мөн эх 3 сарын хугацаанд таны амьдралд ямар өөрчлөлт, боломжууд нэгдэхийг хамтдаа харцгаая. Энэ бол ирээдүг одоо жишээ нь чулуун дээр сийсэн мэт тогтоож хэлэх уншлага биш. Харин тухайн агшинд таны эргэн тойрондох энергийн урсгалыг тайлж илүү ухамсартай сонголт хийхэд чинь чиглүүлэх сүнслэг зөвлөгөө болж өгөх болов. Хэрэв ийм төрлийн тараад уншлага, сүнслэг мэдлэг, өөрийгөө танин мэдэх аялал танд үн цэнтэй санагддаг бол манай YouTube сувгийг дагаарай. Тэгээд мөн хонхны зураг хонхон дээрээ дараарай. Мөн аль сонголтыг хийсэн уншлага танд хэрхэн нийцнийг сэтгэл хэсэгт заавал үлдээгээрээ таны хуваалцсан бүх түүх бусад хүнч урам, ойлголт, зориг өгч болно. Тэгээд би бол таны бичсэн сэтгэл хэсэгт өөрийн боломжоор танд хариулахыг хичээх болно. За тийм болохоор одоо та хэд минь хэдхэн хором таймширч гүнзгий амьсгаа аваад их олон зүйл бодохгүйгээр зүн совиндоо итгээд зүгээр яг өөрийн орж ирж байгаа мэдрэмжээ дагаад дараах 5 хүзрээс яг суулж авмаар байгаа ч гэдэг юм уу, эсвэл дэлгэж хармаар байгаа нэг хүзрийг нь та сонгорой. Нэгдүгээр картыг сонгосон хүмүүс. За нэгдүгээр картыг сонгосон хүмүүс энэ хүзрийг сонгосон юм байна. Тэгэхээр энэ нь бол шин чиглэл гэдэг карт байгаа. Тэгэхээр яг одоогийн таны нөхцөл байдал гэвэл таны амьдрал яг одоо хуучин замаасаа аажмаар одоо ингээд хуучны зүйлээс аажмаар салаад хуучин зүйлээ орхиод цоо шин чиглэл рүү эргэх зам дээрээ ирсэн байж магадгүй байна. Та дотоод сэтгэлдээ өөрчлөлт хэрэгтэй гэдгийг аль хэдийн мэдэрсэн ч хаашаа хэрхэн яаж хөдлөж эхлэхээ бүрэн шийдээгүй байж магадгүй байна. Энэ хүзэр дээрх салхинд хийсэж буй багваахан багваахан үр одоо үр нь нэг газартаа үлдэхгүй өөр зүглөө тархан нисэж байгааг харуулж байна. Тэгэхээр энэ нь таны өмнө нэг биш нэлээд хид хідэн боломж нээгдэж амьдрал таныг хуучин одоо байгаа хүрээлээс чинь ч гэдэг юм уу, хүрээнээс чинь гарах ёстой урд өмнө нь ерөөсөө огт зориглож байгаагүй сонголт руу чинь дуудаж байгааг илэрхийлж байна гэсэн утгатай карт байдаг. Тэгээд та одоо хүртэл танил тийм дассан, аюулгүй мэт санагдсан зүйлстэйгээ зуралдаж байгаа байж магадгүй. Гэтэ үнэн хэрэгтээ яг тэр орчин таны өсөлтийг хязгаарлаад эхэлчихсэн байна. Урдын арга барил, хуучин төлөвлөгөө, зарим харилцаа бүр өөрийнхөө талаар хуучин ойлголт хүртэл таны шинэ амьдралдаа нийцэхээ болоод эхэлчихсэн байж магадгүй. Тэгэхээр энэ карт танд хуучин зам хаагдаж байгаа нь тийм таагүй зүйлс биш. Энэ баг шийтгэж байгаа тийм явдал биш, харин илүү зөв зам руу чиглүүлж буй дохоо гэж хэлж өгч байна л та. Тэгэхээр ойрын хугацаанд гинтийн санал, шин санаа, аялал, хөдөлгөөн, эсвэл ажил амьдралын өөрчлөлт бүр эсвэл урд нь анзаарч байгаагүй боломж гарч ирж магадгүй байна. Эхэндээ энэ бүхэн тодорхойгүй, докторгүй мэт санагдах боловч таны дотоод зүн совинч гэдэг юм уу, таны дотоод сүнс аль зүгийг сонгохоо дотроо аль хэдийн мэдчихсэн байгаа гэсэн үг.
Тэгэхээр таны одоогийн хамгийн том сорилт бол бүх зүйл бүрэн тодорхой болохыг хүлээхгүйгээр эхний алхмаа хийх зоригтой байхыг хэлж байна. Учир нь таны амьдралын шинэ өөрчлөлтийн зам бүхэлдээ урьдчилан харагдахгүй шүү дээ. Харин та хөдөлгөөнийг эхлэх үед, үйлдэлээ хийж эхлэх үед дараагийн хаалга нэг нэгээр танд нээгдэх болно. Энэ бол яг энэ үе бол алдаж буй үе биш. Өөрийгөө жинхэнэ шин зам руугаа шилжүүлэх гэж байгаа тэр үе чинь юм байна. Тиймээс өнгөрснийг хүчээр орхихын оронд зүгээр салхинд нь тавьж явуулаарай. Аясд нь зүгээр л өрнөлийнх нь аясад нь даатгаараа гэж зөвлөе. Учир нь таны явах зам бүхэлдээ ингээд харагдахгүй байгаа ч гэсэн таны амьдралд орж ирэх шин чиглэл яг байгаа хуучин тэр нөхцөл байдлаасаа илүү их эрх чөлөөтэй, илүү өргөн уудан боломжтой бөгөөд таны жинхэнэ хүсэл тэмүүлэлтэд нийцсэн байх болно гэж энэ карт нь зөвлөж байна. За тэгвэл одоо хэдүүлээ яг таны ажил, мөнгө, санхүү ямар байгааг харъя. Тэгэхээр таны ажил, мөнгө, санхүү энэ маань юу болчихв? Ажил, мөнгө, санхүүгийн тал дээр ямар нөхцөл байдал үүсэж байгааг харъя. За энэ хүзэр тэрийг уншихгүй нэ. Тэгэхээр хүзрээ солио. Таны мөнгө, санхүү, ажлыг унших карт хүзрийг өөрчлөе. Одоогийн таны амьдрал хуучин хэв маягаасаа салах гэж байна. Шинэ зүйл рүү явах гэж байна. Гэхдээ нэлээд олон өөрчлөлтүүд, олон боломжууд ирэх бах. Тэгэхээр эхний хэсэгт хэдүүлээ ажил, мөнгө, санхүүгийн нөхцөл байдлыг чинь яг одоогийн байдлаар чинь харъя. Ажил төрөл дээр ч гэдэг юм уу танд одоо бол яг маш хянамга байх шаардлага нэлээд байгаа. За зарим юм нэлээд бүтлгүүдэлтэй байж иж магадгүй, бүтлгүүдэлтэй учраас тэгсэн ч танд мөнгө төгрөгч орж ирж байгаа. Гэвч тэр мөнгө төгрөгч нь удаан хугацаанд тогтож буян шиг болоод ингээд тогтоод танд үлдээд байгаа байдлаас огт харагдахгүй байна. Танд бол мөнгө гаднаас орж ирэхийн үед бол орж ирдэг. Гэхдээ нэг тийм тогтоц их муутай, яг юунд яаж хэрхэн зарцуулж уу гэдгээч та өөрөө зарим үед ойлгохгүй байдалтай байж магадгүй байна. Мөнгийг та олж чаддаг, босгож чаддаг хүн танд маш олон төлөвлөгөө байгаа. Нэлээд олон одоо амьдралын дистрата тэрийг тэгчих юм бол, энийг ингэчих юм бол гэдэг маш олон төлөвлөгөө байгаа. Гэвч энэ төлөвлөгөөнүүд чинь юу гэдэг нэг тийм гэр бүлийн асуудлаас болоод ч гэдэг юм уу ингээ хойшлогдоод яалтчгүй нөхцөл байдлыг бий болгоод ээж магадгүй байна. Та магадгүй одоо айгүй хүсэл тэмүүлэл танд байгаа. Гэхдээ тэр хүсэл тэмүүлэл үр хүүхдээ харгач гэдэг юм уу те гэр бүлтэй холбоотой асуудлуудаас болоод та өөрийнхөө хүсэл мөрөөдөл төлөвлөгөөгөө нэлээд хойш нь тавиад байгаа мó да. Мөн бас танд нэг тийм мөнгөтэй холбоотой зүйл дээр итгээд бусдад залилуулчихсан нөхцөл байдал үүссэн байж магадгүй, эсвэл залилуулж болзошгүй байна. Тийм учраас ямар нэгэн мөнгөтэй холбоотой санал дээр жоохон хардал сэрдэлт ихтэй байгаарай гэж зөвлөе. За яг тийм биш үү. Мөнгөтэй холбоотой зүйл дээр танд хин нэгнээс нэг сайхан тийм боломжийн саналч гэдэг юм уу аятайхан зүйл ирнэ. Тэгээд тэр аятайхан ингээд сонсоход бол үнэхээр таатай зүйл те. Таалагдж байна. Болж байна.
би яг ингээд хийчиж гэдэг юм уу сонсоход бол маш аятайхан зүйл байх гэдэг юм л та. А гэхдээ энэ нь биш үү? Худлаа. Та яалччгүй мөнгөтэй холбоотой асуудлаар хүнд залилуулах гэдэг шүү. Эсвэл залилуулсан ч байж магадгүй. За тэгвэл хэрв мөнгөтэй холбоотой асуудлаар хүмүүс залилуулсан хүн энэ нэгдүгээр хүзрийг сонгоод сонсож байгаа бол энэ асуудал хэрхэн шийдэгдэх вэ? За ер нь бол астаа бол шийдэгдчих юм байна. Гэхдээ нэлээд хил ам хэрүүл уруулыг дагуулж магадгүй. Гэхдээ ямар ч хэлсэн энэ зүйл бол астаа болвол шийдэгдэж чинь. За хэрвээ залилуулж болзошгүй гэсэн нөхцөл байдалд юуг анхааруулж байна вэ? Хамтарч хийх санал орж ирнэ. Хоёулаа энийг ингээд зохицуулжээ гэдэг юм уу? Эсвэл би яг одоо ийм зээл авах гэжээтэл энэ нөхцөл зээл авах гэжээтэл нэг тийм одоо зээлийг хаагаач гэдэг юм уу те? Энийг ингэж болоод тэгээд гарч ирэх мөнгийг танд буцаагаад өгнөөч гэдэг юм уу? Нэг тиймэрхүү саналаар орж ирнэ. Тэгээд энэ нь бол таны маш их итгэдэг хүн чинь байх магадлал асар өндөртэй байгаа учраас та энэ удаад бол үгүй гэдэг хариултыг өгсөн нь дээр болов гэж хэлье. За харин нэгдүгээр картыг сонгосон хүмүүсийн хайр сэтгэл, харилцаа таал дээр өнөөдөр энэ хүзэр одоо уншлаганд явахгүй гэдэг юм уу? Чир явуулнаа. Хэр өрнөлтөй байх нь уу? Хосын харилцааг үзье. Хосын харилцаа нэгдүгээр картыг сонгосон хүмүүстээр за ер нь бол нэгдүгээр картыг бол аль үжээ гэр бүл болцсон, хостой болцсон хүмүүс сонгосон байх магадлал өндөртэй байна. Тэгээд таны хос бол альва юмны эв дүг маш сайн олдог. Ер нь бүх амьдралаа нуруунд дээрээ үүрж явдаг гэж хэлэхэд болно. Ер нь альва зүйлийн эв дүг маш сайн олж чаддаг хүн байна. Тэгээд одоохондоо нөхцөл байдал та хоёрын хувьд хоёулаа хэцүү байгаа ч гэсэн удахгүй бол нэг тийм бүх зүйл эргээр өөрчлөгдөөд сайн сайхан зүйлс рүү хүрэх магадлал асар өндөртэй байна. Тэгээд эдгээрийг ингээ энэ гурван карта хараад байхад таны хосын харилцаанд та бол аль үжээ хосын харилцаанд байгаа. Гэхдээ таны хосын харилцааны мэдрэмж гэх юм уу та хоёрын харилцаа тийм доктортай шийдвэртэй дулаан уур амьсгал нэлээд дутмаг байгаа үеуд үргэлжилж байх магадлал өндөртэй байна. Энэ хоёрын зоос нь нэг хүн зоос гэдэг энэ хүзэр нь бол нэг хүн хоёр зүйл, хоёр сонголт эсвэл амьдралын олон ачааллын дунд тэнцвэрээ олох гэж их хичээж байгааг харуулж байгаа юм л да. Тэгээд харилцаанд бол нэг талын хүн ажил, мөнгө, гэр бүл, хувийн асуудал болон хайр сэтгэлийн хооронд ингээд савлаад яг хосуудын хоорондын харилцаатаа бүрэн төвлөрч чадахгүй байгаа байж магадгүй. Зарим үедээ ингээд хитрхи ойртол зарим үедээ холцдогч гэдэг юм уу яах гээд байгаа нь мэдэгдэхгүй тийм нэг докторгүй байдал байгаа болов. Харин одоо энэ сэлэмний ноён гэдэг карт нь бол карт гарч ирсэн. Энэ нь харилцаанд сэтгэлээ ил гаргадгүй хит бодтой хатуу байр суурьтай хүн байгаад байгааг илтгэж байна. Гэхдээ энэ харилцаанд хит тийм бодтой ханддаг хатуу байр суурьтай байгаад байгаа хүн бол ер нь бол нэг тийм мэдрэмжгүйдээ биш ахгүй. Харин өөрийгөө
маш сайн хяндаг, сул талаа харуулахгүй байхыг илүү хүсдэг хүн байгаад байна. Жишээ нь хайртай байсан ч үгээрээ илэрхийлэхээсээ илүү дотоод сэтгэлдээ маш их дүгнээд өөрийнхөө чин мэдрэмж гэдэг юм уу? Чин мэдрэмж орж ирж байгаа юм аа. Маш сайн ажиглаад бүхнийг логиктой байдлаар шийдэх тийм хандлагатай хүн байхгүй юу. Тиймээс яг энэ хүнтэй хүйтэн байгаа байдал нь таныг эргүүлж болгоч, одоо тэр хүйтэн байгаа байдлыг эргүүлж болгоч үнэндээ харилцааг маш нухацтай хэмжиж байгаа үе дээрээ яваа гэсэн үг байна л да. За харин энэ хүзэр бол өөрийн үнцийн бие даасан байдал, тайван амьдралыг илтгэж яадаг карт ахна. Тэгэхээр энэ нь та харилцаанд орохын тулд өөрийгөө алдах ёсгүйг сануулж байна шүү. Та хэн нэгний шийдвэрийг хүлээж өөрийн үн цэнийг багасгахаар биш, харин өөрийн амьдрал, орлого гоо үзэсгэлэн ч гэдэг юм уу, дотоод хүчээ улам өсгөх хэрэгтэй байна. Тэгэхээр энэ гурван гарч ирсэн картны гол өгөх гээд байгаа санаа ч гэдэг юм уу, мессеж нь болвол таныг үнэхээр хайрлах хүн таны амьдралыг докторгүй болгох ёсгүй, улам үн цэнтэй тайван мэдрэмжийг төрүүлэх ёстой шүү гэдэг үгийг хэлж байна. Хэрв та хостой бол ойрын үед харилцааныхаа нөхцөл байдлыг ч гэдэг юм уу, нөхцөл байдлыг сэтгэл хөдлөлөөрөө биш, маш боддоор ярилцах шаардлагатай үе чинь ирчихсэн байна гэсэн үг. Нэг тал нь тодорхой шийдвэр гаргаад хоёрдмол байдлаа зогсоох ёстой байна. Харилцаа үргэлжлэх боломж байна. Гэхдээ зөвхөн тодорхой байдал, хүндлэл, хэл хязгаарыг бий болгосон үед л харилцаа чинь үргэлжлэхээр байна. Хэрв та ганц бие хүн бол бие даасан ажил мэргэжил ч гэдэг юм, өөрийн карьертай илүү төвлөрсөн ухаалаг, тийм боловч сэтгэлээ нээхтэй удаан хүн таны амьдралд орж ирэх магадлал их байна. Энэ хүн таныг одоо сайхан байлгах ч гэдэг юм, аврах хүн биш, харин таны аль хэдийн бүтээсэн доктортой амьдралд зэрэгцэн алхах хүн байх магадлал өндөртэй байна. Эцсийн утгаараа энэ бол хайргүй харилцааны, одоо хайр нь байхгүй тийм худлаа харилцааны зураглал бол биш л байна л да. Харин эхлээд өөрийн үн цэнийг мэдэрч, өөрийнхөө үн цэнийг илүү их сонгоод дараа нь хайр чамайг зөв төвшинч чинь ухтан гэсэн хүчтэй дохиог өгч байгаа юм болов. Тэгээд бүр яг хосын харилцаанд байгаа хүмүүс учирч болзошгүй бэрхшээлч гэдэг юм уу, тэрийг харъя. Тэгэхээр хосын харилцаанд аль хэдийн байгаа хүмүүст болвол учирч болзошгүй зүйл нь бол та хоёрын харилцааг ингээ гаднаасаа харахад бол маш бат бөх мэт харагддаг. Гэхдээ та хоёрын дотор яалтчгүй нэг тийм хяналт ч гэдэг юм уу, хүлээлтч гэдэг юм уу, хайдас яг зэрэгцээ оршиж байгаа. Тэгэд энэ эзэн хаан гэдэг карт гарч ирсэн харилцааны нэг тал нь маш хатуу байр суурьтай, бүхнийг өөрийнхөөрөө удирдах хүсэлтэй хүн байгааг харуулж байна л да. Тэр хүн гэр бүл харилцаагаа авч явах хариуцлагатай байж болно л доо. Гэхдээ мэдрэмжээ тийм нэг зөөлөн ийдэг сайхан байдлаар илэрхийлэхээс илүүтэй шаардлага тавих, захирах өнгө аястай, өөрийн зөвийг тулгах хандлагыг илүү давмгаа харуулдаг хүн байж магадгүй. Тиймээс нөгөө хүн дотроо дарамттай, үг хэлэхтэй хүртэл болгоомжлдог болчихсон байж магадгүй байна л да. За тэгээд энэ савааны 3 гэдэг карт гарч ирсэн бол ирээдүгөө ажиллах, дараагийн алхмаа хүлээж буй гэсэн утгатай карт байдаг. Энэ нь харилцаанд нэг хүн нь
бид цаашдаа үнэхээр хамт байх нь зөв үү? Энэ харилцаа өөрчлөгдөх болов уу? Би хүлээсээр байх уу? Эсвэл өөр зам мөрийг сонгох уу гэж дотроо байнга эргцүүлэн бодож байгаа байж магадгүй байна. Мөн алсын зай гэдэг юм уу те, аялал, ажил, тусдаа нөхцөл байдал эсвэл хамтын ирээдүйн талаар том шийдвэрийг гаргах магадлал асар өндөртэй байна л та. Харин энэ сэлмний 9 гарч ирсэн байгаа байдал нь бол хин нэг нь маш их санаа зовнил их байна, нойргуудал, айдас ч гэдэг юм уу асар их гомдлыг хуримтлуулсныг харуулж байна л та. Нэг тал нь хилээгүй үг, шийдэгдээгүй асуудал, хуучин шархаа дотроо дахин бодоод л хамгийн муу зүйл таагүй нөхцөл байдал тохиолдчих үедээ гэж имээсэн байдалтай байна. Заримдаа бодит асуудлаас илүү дотроо бий болгосон айдастэй гэдэг юм, айдас, имэйлт, түгшүүр бол харилцааг улам хүнд нөхцөл байдал руу аваачдаг гэдгийг санахад илүүдэхгүй. Тэгээд ойрын хугацаанд энэ харилцаанд ирээдүйн талаар маш нухацтай ярилцах үе ирж магадгүй байна. Нэгэн тодорхой шийдвэр, баталгаа хүсэх бол нөгөө хүн нь хяналтаа алдахгүй байхыг илүүтэй их хичээж магадгүй байна. Хэрв одоо үннээ нуусаар асуудлаа ярилцахгүй яг энэ чигээрээ явбал харилцаас чинь бол сэтгэл зүйн хувьд улам хүндэрлийг тийм үүсгэж болзошгүй байна. Харин хоёр тал тайван ярилцаад нэг нь хит захирах байдлаа жоохон зөөлрүүлж буулгаж өгөөд нөгөө найзсаа дотроо хадгалахгүй хэлж чадвал энэ харилцаа илүү бодит доктортой шатанда орж чадна. Ер нь эдгээр картын үж хамгийн хүчтэй одоо хэлэх гээд байгаа зүйл бол хайр айдас дунд байх ёсгүй, аюулгүй мэдрэмж дунд шинээр урган цэцэглэн гарч ирдэг. Хэрв нэг тал нь те бүхнийг удирдаал, нөгөө тал нь дотроо шаналаад л хэлийг гэснээ хэлж чадахгүй нэг тийм залгсан байдалтай байгаад байвал харилцааны тэнцвэр нь аль хэдийн алдагдчихсан байна л гэсэн үг. Гэхдээ энэ гурван картаар бол та хоёрын дунд бол шууд салалтыг зүгнж байгаа гэсэн үг бол биш шүү. Харин харилцааны ирээдүй одоо хийх үнэнч шудраг зөв бие бинийгээ зөвөр ойлгох ярилцах чадварч гэдэг юм уу те, шийдвэрээс шалтгаална гэдгийг бол харуулж байна. За харин хосгүй хүн харилцаанд яах нь вэ? Ойртой хостой болох нь уу гэдгийг л харчээ. Вау, бүр маш сайхан зөв хостойгоо болно. Тэгээд энэ хостойгоо бүр ингээд та хоёр бол бүр ингээд мэдрэмж гэдэг юм уу те, үзэл бодол бүх юм маш сайн таарн зогцно. Бүр тэр итгийлэл цаашдаа бүр гэр бүл болон өсөн дэвжигч боломжтой байгаа. Маш зөв хүнтэйгээ зөв үедээ зөв цагтаага учрах нь байна шүү. Та бити их яараарай. Гэхдээ энэ энерги маш ойрхон ирчихсэн байна. Ямар ч байсан зөв үедээ зөв цагтаа зөв хүнтэйгээ учрна. Тэгээд та хоёр мэдрэмж чинь маш ижилхэн байх нь байна. Мэдрэмж одоо юу гэдэг ярилцсан ч тийштэй би яг тэгж боддог ч гэдэг юм уу. Хөх ийм хоолн дуртай юм уу? Би бас маш дуртай ч гэдэг юм уу. Ийм зүйлийг би бас яг үздэггүй штэ ч гэдэг юм уу. Маш яг тийм адилхан мэдрэмжтэй тийм хүнтэйгээ та учрах юм байна. Тэгээд та хоёрын харилцаа бүр улам өргөжөнд хилээд магадгүй бүр гэр бүл болох ч гэдэг юм уу. Тим хэмжээтэй очих нь байна. За тэгэхээр хосын харилцаа тал дээр бол ийм эдгээр хүзрүүд ийм тайллыг хийж байна. За одоо анхаарах
зүйл дээр энэ хүзрээр үзнэ. Нэгдүгээр картыг сонгосон хүмүүст анхаарах зүйл юу байна вэ? Анхаарах зүйлийг чинь үзье. Анхаарах зүйл. Таны амьдралд анхааруулж байгаа нөхцөл байдал. За ерөөсөө л нөгөө нэг бүр хамгийн ихэнд гарч ирсэн ажил мөнгөдөр гарч ирсэн зүйлийг анхааруулж шүү. Юу шүү. Яалтчгүй мөнгөн дээр маш хянамга анхааралтай байгаараа та өөрийн нөөц боломж ч гэдэг юм эсвэл цуглуулсан мөнгө төгрөгөө алдах гад байна. Тэгэхээр сайхан санал тавьж байгаа ч гэдэг юм айгүй итгэл төгс ярьж байгаа нөхцөл байдлыг яг сонсож байгаа өнцгөөсөө биш өөр өнцгөөс бас орж бодож үзээрэй. Энэ мөнгөтэй холбоотой, зарлагтай холбоотой нөхцөл байдлаас болоод таны сэтгэл зүй маш хүнд гүн гимтэгч гэдэг юм уу маш хүнд нөхцөл байдал руу шилжих магадлал асар өндөртэй байна шүү. Энэ бол яг танд ойрын хугацаанд ч гэдэг юм уу анхааруулж байгаа зүйл байх нь байна. За харин ойрын 3 сард танд ямар үйл явдал өрнөх вэ гэдгийг харъя. Нэгдүгээр картыг сонгосон шин зам, шин эхлэлийг сонгосон хүмүүс ойрын 3 сард амьдралд нь юу өрнөх вэ? За энэ 3 карт гарч ирлээ. За тэгэхээр таны амьдралд ойрын 3 сард юу яг тохиолдох вэ гэхээр эдгээр 3 картыг нийлүүлээд харах юм бол таны амьдралд цоо шин эхлэл ирнэ. Гэхдээ энэ эхлэлд нэлээд олон сорилтуудыг авчирч магадгүй байна. Нэлээд олон сорилтуудын дараа хүчээ эргүүлэн авах маш том өөрчлөлт ирэхийг чинь бол харуулж байна. Тэгэхээр эхний үед бол ойрын хугацаанд таны амьдралд шин санаа, шин хүсэл, шин боломж асар хурдтай ороод ирнэ. Та өмнө нь бодож байсан ч хэрэгжүүлж чадаагүй зүйлээ дахин эхлүүлэх магадлал өндөртэй байна. Мөн шин ажил ч гэдэг юм уу, шин төсөл, танил гэж шин танил, шин санал эсвэл аялалтай холбоотой таны амьдралд ямар ч байсан нэг тийм өөрчлөлт, хөдөлгөөн гарч ирэх нь байна. Тэгэхээр энэ үед таны дотор би амьдралаа өөрчлөх хэрэгтэй гэсэн хүчтэй тийм том хүсэл, нэг тийм зориг бий болоод гараад ирнэ. Гэхдээ эхэндээ энэ боломж бол маш томоор ч гэдэг юм уу яг тийм тодорхой нөхцөл байдалтай харагдахгүй байж магадгүй. Эсвэл жижигхэн санаа, гинтийн санал ч гэдэг юм уу эсвэл сэтгэл дассан хүсэл хэлбэрээр ирнэ л дээ. Түүнийг үл тоолгүй анзаарах хэрэгтэй болов уу? Тэгээд шинэ зүйл ихэлсний дараа тодорхой саадууд, сорилтууд бас тулгарх нь байна. Хин нэгний эсэргүүцэл ч гэдэг юм уу яг тэр өөрчлөлтийг хийх гэхээр нэг жоохон саад үүсгэж гэдэг юм уу эсвэл мөнгөний дарамт, сэтгэл санааны уналч гэдэг юм уу өөртөө итгэх тийм эргэлзээ яг гарч ирж магадгүй. Яг энийг хийчих гэх үед яг болох юм уу даа ч гэдэг юм уу тийм нэг эргэлзээ гарч ирж мэднэ. Гэтэ яг энэ 3 картыг харахад бол таны сонгосон замыг бол буруу зүйл гэж бол хэлэхгүй. Харин яг энэ нөхцөл байдал руу орох нь үнэхээр таны хүсэж байгаа зүйл мөн үү? Таны
энэ боломжийг хүртэх чадвар байна уу гэдэг яг таны дэвчээрийг шалгах ч гэдэг юм уу. Яг таны гаргасан шийдвэртээ үнэнч байх эсхий чинь тэгж шалгах тийм шалгалтууд гарч ирж байгаа юм. Тэгэхээр энэ үед бүхний ганцаараа дотроо бодоол за болохгүй байна гэж энэ нөхцөл байдлаас зайлсхийх гэж оролдох хэрэггүй. Зөв хүнээсээ зөвлөгөө авах хэрэгтэй. Асуудлуудыг ингээд жижиг хэсгээр нь шийдлийг гаргах нь маш чухал байна. Хэрв сэтгэлээр унаал шууд бууж өгөөд за боли гээд орхих юм бол та дараагийн том боломжоо алдах эрсдлийг гаргаж ирж магадгүй байна. Таны ирээдүйд үүсэх яг энэ 3 сарын зүйл дотор ч юм бол сарын төгсгөл рүү та нөхцөл байдлыг өөрийн талд эргүүлэх хүчтэй тэр энерги чинь орж ирэх үе байх болно. Тэгээд өөрийн авиас ч гэдэг юм уу, мэдлэг, зөв мэдрэмж, зүн совин үг яриа, ур чадвараараа бодит үр дүнийг та яг бүтээн бий болгочихсон байна. Та өмнө нь өөртөө байсан гой боломжуудаа бүрэн ашиглаж чаддаггүй байсан чадвараач гэдэг юм уу, бүрэн гаргаж ирж эхлэх нь байна. Таны үгийг сонсож хийж буй зүйлт нь бусдын анхаарлыг татаад зөв боломжууд тантай холбогдож эхлэн шүү. Энэ бол бүр батны. Тэгэхээр энэ нь тань дээр ажил эсвэл бизнесийн шинэ эхлэлч гэдэг юм уу, өөрийн авьяасаараа мөнгө олох боломж, нөлөө бүхий хүнтэй эсвэл танилцах, хүссэн зүйлээ хэрэгжүүлэхэд хэрэгтэй мэдээлэл, холбоо сүлбээ олдох ч гэдэг юм уу, өөртөө итгэх итгэлж иргэн сэрэх хэлбэрээр энэ сайхан нөхцөл байдлууд илэрч гарч ирж болно. Тэгэхээр ер нь яг нийтэд нь базаад хэлэх юм бол ойрын 3 сар зүгээр нэг танд бол тайван өнгөрөхгүй. Эхлээд таны өмнө шинэ эхлэлийн хаалга шинээр нээгдэн, дараа нь тэр яг хаалгыг нээгээд тэр замаар орох, ороод алхаад явах тэр зориг, төвчээр танд байгаа эсхийг сорьсон үеуд гарч ирнэ. Харин та шантралгүй өргөжлүүлж чадвал эцэст нь амьдралынхаа жолоог илүү баттаа хатгаад хүссэн өөрчлөлтөө өөрийн гараараа эхлүүлэх болно. Тэгэхээр энэ 3 картны хамгийн хүчтэй мессеж гэдэг юм уу, хэлж өгж байгаа зүйл бол танд боломж ирнэ. Тэр боломжийн араас мөн шалгуур, сорилтууд гарч ирнэ. Харин тэр шалгуур, сорилтыг давсны дараа бол та өөрийн жинхэнэ нөөц боломжоо гаргаж ирээд жинхэнэ амжилтандаа хүрчихсэн. Тэгээд мөн өөрөөсөө гарч чаддаг тэр их нөөц боломж хүчийг бол мэдэрч таних нь байна. Тэгэхээр эх 3 сард хамгийн их анхаарах зүйл бол шин санаагаа эргэлзээч гэдэг юм уу, айдсаасаа болж орхиж бити орхиороо эхний сааж гэдэг юм уу, саад бэрхшээлээр шантарч бууж өгөхгүй, өөрийн ур чадвар, дотоод мэдрэмж, зүн совингоо дутуу огт үнэлж олохгүй, зүгээр чигээрээ урагшаа дайраарай гэж хэлээ. Тэгээд эцэст нь бол таны рүүнийхээ чулуунаас танд хамгийн эцсийн зөвлөгөөгөө өгөхөд Беркана гэдэг рүүн чулуун маань яг зөв харж гарч ирлээ. Тэгэхээр танд бол маш тансаг амьдралын хэв маяг, бүр зорьсондоо хүрсэн, сэтгэл хангалуун байх, аз жаргалыг бүр ингээд нэг мэдрээд сэтгэл цадсан, сэтгэлчин дүүрэн байх үеуд ирж байна. За ингээд 1-р картыг сонгосон хүмүүстээ бол энэ удаагийн таарад уншлага танд хэрэгтэй захиас, урам зориг, шинэ үнцгийг өгсөн гэж найдаж байна. Амьдралын зам үргэлжид өөрчлөгдөж байдаг. Харин сонголтоо хэрхэн зөв хийх нь таны гарт байгаа шүү дээ. Өнөөдөр сонссон энэ захиас таны зүрх сэтгэлд гэрэл гэгээг асааж, зөв шийдвэр гаргах, урам зоригийг, амар тайван байх ухааныг
элбэг боломжийг авчирж өгөх болтугай. Орчлонгийн ивэл, гэрэл гээгээ, сайн сайхан энерги үргэлж таныг хамгаалаж, алхам бүрий чинь зөв рүү чинь чиглүүлдэг байх болтугай. Хэрвээ энэ уншлага таны сэтгэлд хүрсэн бол аль хэсэг нь хамгийн их нийцснээ сэтгэл хэсэгт заавал үлдээж өгөөрэй. Би таны бүх сэтгэлдлийг баяртайгаар унших болно. Мөн цаашид таарууд уншлага, сүнслэг зөвлөгөө, өөрийн танин мэдэх агуулгыг тогтмол хүргэхийн тулд би хичээж ажиллах болно. Харин та миний YouTube сувгийг дагаарай. Хонхны тэмдэгтээ дарахаа мартуузай. Бид дараагийн уншлагаар дахин уулзах хүртэл түр баяртай. Таны зүрх сэтгэл амар амгалан байж, зам мөртөн, гэрэл гэгээгээр дүүрэн хүсэл бүхэнд чинь зөв цагтаа биелэх болтугай. Ингээд 1-р картыг сонгосон хүмүүс минь баяртай, амжилт хүсье. За одоо 2-р картыг сонгосон хүмүүс. Энэ болохоор ер нь бол аялал гэдэг хүзрэлтэй. Энэ картыг сонгосон бол таны амьдрал яг одоо шилжилтийн үе дээр бүр ирчихсэн. Та нэг мөчлөгийг бол бүрэн дуусгацсан. Шинэ амьдрал яг босгон дээр ирээ зогсчихсан байгаа хүн байх нь. Эдгээр бүх зүйл яг одоо танд тийм тодорхойгүй боловч таны дотоод сэтгэлд нь айл хэдийнэ өөрчлөгдөд эхэлж гисэн байна. Амьдралдаа ямар нэгэн зүйлийг өөрчлөхийг асар их хүчтэйгээр тийм хүсэж байгаа. Одоо хуучин орчинч гэдэг юм уу? Хуучин ажил, харилцаа, эсвэл амьдралын хэм маягт нь өмнөшгөө танд тийм баяр баясгал аз жаргалыг өхөө болчихсон мэт танд санагдаж байгаа байж магадгүй байна. Заримдаа би яг зөв зам дээр явж байгаа юм болов уу гэж өөрөөсөө асуух үеуд танд олон байж болзошгүй. Энэ картын хамгийн чухал утга нь бол аялал гэдэг нь зөвхөн газар орны аяллыг бол хэлж байгаа юм биш. Харин таны сэтгэлгээ, ухамсар, сэтгэл зүй, амьдралын чиглэл өөрчлөгдөж байгааг илэрхийлж байгаа явдал юм. Мөн энэ карт бол ойрын үед танд шинэ боломж, шинэ танил, шинэ ажил, эсвэл нэг тийм шинээр юм сурах ч гэдэг юм уу, сургалт, бүр эсвэл нүүдэл суудлал, аялал, амьдралын чухал шийдвэрийг гаргах үечин одоо эрдсэн байгааг өндөр байдлаар харуулж байна. Гэхдээ энэ карт бас нэг анхааруулгыг өгч байдаг. Яг одоо хүртэл өнгөрсөн зүйлээсээ бүрэн салаагүй байж магадгүй. Хуучны гомдолч гэдэг юм уу те, хуучны айдас, эсвэл танил одоо тассан аль хэдийн тассан газраасаа одоо холдохыг ч гэдэг юм уу, орхихыг айж байгаа нэг тийм хүсэхгүй байгаа мэдрэмж. Тэр мэдрэмж чинь таныг амьдралын тэр шинэ нөхцөл байдал, шинэ боломжийг оруулж ирэхийг удаашруулад байгаа байж магадгүй байна. Тэгэхээр ямар нэгэн алхам хийгээд замаа эхлүүлсэн хүнд л шинэ нөхцөл байдал өөрөө ирдэг шүү дээ. Танд бүх хариулт яг одоо байх албагүй ч гэсэн харин эхний алхмаа хийх зориг л хэрэгтэй байгаад байна. Энэ картыг сонгосон хүмүүсийн хувьд яг одоогийн нөхцөл байдал бол төөрч яваа үе чинь биш, харин хувь тавилан чинь таныг шинэ амьдрал руу айчмар хөтлөөд оруулаад баг босгон дээр нь аваад эхэлчихсэн үе шүү гэж хэлж байгаа юм. Тиймээс ирж буй шинэ боломжуудаас битгий айгаарай. Зарим хаалга хаагдаж байж л шинэ хаалга нэгддэг. Энэ хаалга хаагдлаа гэд энэ нь бол таны амьдралд хэцүү нөхцөл байдлыг үүсгэж гэдэг юм уу? Тийм алдааг авчрах зүйл биш. Харин таны хувьд илүү зөв хаалга нэгдэх боломж ирж байгаа гэдгийг хэлж байгаа дохой байж болно шүү дээ, тэ. Тэгэхээр өнгөрсөн зүйлдлээ бол талархан үдээд талархаад явуулаад тэр бүгдийг хийж чадсан хүн л шинэ хувь тавилангийн замыг бүрэн нээж чаддаг. Таны аялал аль хэдийн эхэлчихсэн. Одоо өөртөө итгээд л зүгээр л урагшаа алхах шаардлагатай байгаад байна. За одоо хэдүүлээ таны ажил, мөнгө, санхүү, карьерийн талаар үзье.
Таны 2 дугаар картыг сонгосон хүмүүсийн ажил, мөнгө, санхүү ямар байх нь вэ? Би нэг талаа асах хэрэгтэй байгаа шиг байна да. За төрүүлээж араа би нэг талаа асаагаад байгаа. Яг өмнө үтсэн хүний маань энергийг бас салааг байх шиг байна. Одоо яг болж. За 2 дугаар картыг сонгосон хүмүүсийн ажил, мөнгө, санхүү яах нь вэ? Ер нь бол таны хувьд одоо мөнгөн дээр жоохон нэлээд фейлцчихсэн, мөнгөний проблемууд ихтэй байгаа байж магадгүй байна. Ер нь нэг тийм мөнгөний асуудлууд араасаа ундарч гарч ирээд байгаа тийм байдал нэлээд нөхцөл байдал эхэлчихсэн. Тэгээд та шал дэмий их зарлагууд гаргаснасаа болоод өөргөө нэг тийм дааж давшгүй өрөнд оруулцдаг хүмүүсээ ч яг тэр шиг жоохон нөхцөл байдал руу ороод жоохон дэмий зарлагаасаа болоод мөнгө санхүүтэй холбоотой нөхцөл байдлаа жоохон хүндрүүлчихсэн байгаад ээж магадгүй. Тэгвэл таны ажил хэрхэн эргэх вэ? Ажил дээр ч гэсэн нэлээд анхаарал төвлөрлийг шаардж байгаа үеуд байна. Ерөнхийдөө ажил дээр ч гэсэн нэг тийм сэтгэл ханамжтай биш, та бүр ажилласаа тийм сайн нэг кафег авахаа болчихсон ч гэдэг юм, ажиллаа хийхэд нэг тийм уран зориггүй болчихсон, нөхцөл байдлыг хийхээс өөр зайлшгүй энэ ажлыг л одоо би хийхээс өөр ямар ч боломж байхгүй шүү дээ гэсэн нөхцөл байдал дээр байгаа гэж магадгүй байна. Тэгээд та энэ ажил бол улан танд бол маш тохирдог ажил. Та жоох хичээч хэлтэй. Бүх юмнаас залхсан хэрвээ хандлагатай байгаа бол нэг хэсэг чөлөөч юм амралт аваад ажилласаа төрхөн холдоод нэг өөрийнхөө дарих толгойг сэргээгээд нэг жоох юм пауз авч эрчим энерги нөхөх шаардлагатай байна л да. Тэгээд нөхөөд хийгээрээ. Яг бол яг одоо та ажилласаа 1000 залхсан байсан ч яг таныг ажлаа солих ч гэдэг юм уу өөрчлөлт хийх тэр үе чинь бол биш байгаа шүү. Энэ ажил бол яг л танд тохирчсан ажил байгаа. Зүгээр та хитрхи сэтгэл зүгээрээ туйлдаад ядарсан байж магадгүй байна. Энэ угаасаа л таны хийх ёстой ажил. Та энүүгээр харин тэр мөнгөтэй холбоотой асуудлуудаа бүгдийг шийдэж чадах юм байна. Та одоо хийж байгаа ажлаараа өөрийнхөө мөнгө санхүүтэй холбоотой олон нөхцөл байдлыг шийдвэрийг гаргаж олон нөхцөл байдлын шийдлийг олж чадна гэж шүү. Тэгэхээр та ер нь бол одоо бол ажил төрлөөс хэрвээ яг залхсан хэцүү байгаа хандлагатай ажил чинь нэг л карьерийн төвшинч ч гэсэн өсөж өгөхгүй яг болохгүй байгаа юм шиг мэдрэмжтэй ийм үе байгаа бол энэ ердөө зүгээр төр зургийн нэг хүний нэг пауз авах ч гэдэг юм уу, төр зургийг үзэгдэл ахгүй юу? Ажил чинь бол сайжирна. Үнэхээр мөнгө төгрөг ажлаас ч орж ирнэ. Тэгээд таны санхүүтэй холбоотой хэцүү асуудлуудыг бол зохицуулахад баг шаттайгаар баг үеэр ч хамаагүй ингээд жижигэр ч хамаагүй ямар ч байсан энэ хийж байгаа ажил чинь л танд зохицуулж өгөх юм байна шүү. За тэгвэл одоо хэдүүлээ таны хосын харилцааг харъя. Хосын харилцаа. Яг өмнөх хүний нэрийг огт салааг байна. Жаах чинь би чинь бас нэг цаг болгон дээр хүнтэй байчих гэдэг. Тэгээд дондор нь зассан энэ орчноо өөрчлөхгүйгээр бас мэргээд авах гэж үзснэ. Таны хосын харилцаа. 2 дугаар картыг сонгосон хүмүүсийн хосын харилцаа. Та хоёр бол бүр яг нэг одоо аль үшээ хостой хүмүүс
шүү. Бүр нэгэндээ бүр сайн уусцсан та хоёрын харилцаа улам цаашаа өснө дэвжин. Гэхдээ аль нь жоохон хувийнхаа одоо нөгөө нэг хийх ёстой юм хийж яваа хүмүүс байгаа болов одоо нөгөө өөр өөрсөндөө ноогц үүрэг даалгавар ажил хөдөлмөрч гэдэг юм уу өөр өөрснөө хийх ёстой бүтээх ёстой юм тус бүрдээ хийж байгаа ч гэсэн та хоёрын мэдрэмж бол нэгдмэл байж чадчихээн. Би бинийгээ гих сэтгэлч гэдэг юм уу яг энэ тэнцүү одоо тэр энэ хүн надад намайг юу гэж боддог болж гэдэг юм уу надад сайн болов надад хайртай болов миний талаар боддог болов гэж та бодох шаардлагагүй. Та тэр хүний талаар яг ямар сэтгэл зүрэхтэй ямар мэдрэмжтэй байдаг тэр хүн чинь яг бас танд адилхан тийм байгаа. Тэгээд магадгүй та хоёрын хувьд одоо юу тусдаа ингээд зүгээр үерхлээ шатан дээр явж байгаа хүмүүст бол ингээд тусдаа өөр өөрснөөхөө хийх ёстой юм хийж байгаа ч гэсэн би бинийгээ гэсэн мэдрэмж байгаа та хоёрын ийм нэгдэл бол маш бат бөх харилцаа чинь бол маш бат бөх байна. Харин үжээ гэр бүл олчихсан те бүр ингээд нэг гэртээ орсон хосуудын хувьд бол магадгүй та хоёр удахгүй байр савтаа болж магадгүй байртай холбоотой ямар нэгэн ажил зээл ч гэдэм үү хөөцөлдөж байгаа байртай хол байр авнаа ч гэдэм үү эсвэл байраа томруулнаа гэж байгаа бол тэр зүйл чи удахгүй яг бүтэх хэмжээндээ ирчихсэн бүтэх шатан дээрээ ирчихсэн явж шүү. Тэгэхээр та хоёрын харилцаа бол улмал сайжран зам мэдээж тодорхой хэмжээний нэг зөрчилж гэдэг юм үл ойлголцол үүсдэггүй харилцаа гэж орчлын ертөнцид огт байхгүй шүү дээ. Үдийг хүртэл ингээд өөр амьдралын хэм маягаар өөр орчинд өсөөд өөр хүмүүжлэр явсан хүмүүс нэг амьдралын зам дээр нэг шугам дээр гарч ирнэ гэдэг чинь өөрөө бас жоохон зөрчлийг үүсгэнэ. Гэтэ та хоёрын харилцаа бол зөрчил ив найрамдал гэдэг жинлэж үзэх юм бол ив найрамдал нь илүү сайн байдаг. Энэ харилцаа бол бүр үнэхээр тогтчихсон бүр жинхэнэ заяаны учрах ёстой ч гэдэг юм уу болох ёстой зүйл болдгороо болж байгаа харилцаа байна шүү. За харин одоо сив сингл гэх юм уу те гав ганцаараа байгаа, цор ганц байгаа хүн маань хүний хувьд харилцаа хаашаа ирэх нь үү, харилцааны хүн гарч ирэх нь үү, хостой болох нь үү? Таны хувьд одоо нэг өмнөх хосын чинь шарах арай эдгэрээгүй байна. Тэр хүний байр суурь арай танаас чөлөөлөгдөөгүй байна. Өмнөх харилцааныхаа хүний энергитэй холбоотой зүйлсүүд танд бас үлдсэн байж магадгүй. Тэрийг одоо бүр шахаж гарах хэрэгтэй. Магадгүй зөвхөн энергийнхаа төвшинч биш танд тэр хүнээс үлдсэн одоо хувц эд хэрэглэж гэдэг юм байгаа болвол үнэхээр авч үлдэхийг хүсэх юм болвол жоохон ламан дээр ингэж энерги нь устгаж байгаа авч үлдээрээ эсвэл буцаагаад өгөх ёстой зүйл байгаа бол тэр бүгдийг өгөөрөө өмнөх харилцааг та дуусгаагүй ийм сонин байгаа байдалд бол хоёулаад бол дараагийн харилцаа гэдэг зүйлийг үзэгч гэдэг юм уу ярилцах ямар ч боломж одоогоор алгагүй шүү. Өмнөх харилцаагаа нэг мөсөн төгсгөл болгоё. Тэгээ өмнөх харилцаа төгсгөл болчвол яах юм? Гэхдээ ер нь бол жоохон харилцаанд ингээд нөгөө нэг одоо энэ сив сингл байгаа ч гэдэг юм уу салцсан байгаа хосуудын хувьд ганцаараа байгаа хосуудын хувьд ярьж байгаа шүү. Та жоохон харилцаанд ингээд өөрийнхөө хит дураараа байх гад бүгдийг захирах гад байгаа байдал ч гэдэг юм уу. Ер нь харилцааны доголдлууд бас танаас их гараад идэг байж магадгүй та бити за авах гээхээ ухаанаар хандаараа. Гэхдээ танаас шалтгаалсан жоохон асуудлууд гараад идэг байж магадгүй. Та аль нэг ямар нэгэн харилцаанд орохороо тэр хүнээрээ хитрхи донтоод тэр хүнийгээ хитрхи барих гад хаана юу хийж ийн яаж ийн ийж ийн гэдэг магадлалтай хүн байна шүү. Тийм учраас та аливаа харилцаанд орохдоо жоохон цаад хүнийхээ эрх чөлөөг өгдөг байгаарай. Яг л удахгүй бас танд нэг тийм гоё дэврүүн сэтгэлтэй, гал энергитэй бүр ингээд юмыг үнэхээр гоё гэдэг нэг тийм хөвгөлтэй хүн гарч ирнэ. Энэ дээр ч гэсэн та бүх зүйлийг гартаа хатгаж тэр хүнийг бүхэлд нь хянах гад тэрнээсээ болоод бас дахиад хагацлыг үзэх магадлал өндөртөө байгаад байна. За энэ бол яалтчгүй танд шинэ хайр, шинэ адал явдал, шинэ дурлалч гэдэг юм уу тиймэрхүү зүйлс ирж байгаа шүү. Рүүний чулуугаар бол яалтчгүй ирж байна шүү.
Тэгэхээр та харилцаандаа ингээд бүхнийг гартаа авах гад дайраад бүхнлөө тэр хүнээрээ хитрхий донтохч гэдэг юм уу те юу гэмээр юм дэ тэр хүнээрээ хитрхий донтол хаана явж ийн юу хийж ийн яаж ийн чи цаг тухай бүр надаа мэдээлэл өгсөнгөө ч гэдэг юм уу тиймэрхүү нэг алдаа гарах гэдэг гэж магадгүй та тэр алдаагаа засаараа тэггүй бол дараагийн харилцаанд мөн л энэ нэг иймэрхүү нөхцөл байдлаас ч юм болоод дахиад салтыг үзэж магадгүй байш шүү. Таны зүрх одоогоор бол бас нэлээд хямарчихсан, эвдэрчихсэн талтай байгаа. За тэгээд дараагийн хэсэг бол таны анхаарах ёстой зүйлс гэдгийг харъя. 2 дугаар картыг сонгосон хүмүүсийн анхаарах зүйлс. Энэ 3 карт нь нэлээд тийм хүчтэй анхааруулгыг өгж байна л да. За энэ 3 картыг нэгтгэх юм бол өөрийн төлөвлөгөө, өөрийн итгэл үнэмшил, хувийн мэдээлэл хинч бүү дийлэг гэсэн маш хүчтэй том дохио шүү. Тэгэхээр таны анхаарах ёстой зүйл бол энэ картны хамгийн ихний анхааруулга бол эргэн тойрныхоо бүх хүнд хэд их итгэж болохгүй гэсэн мессежийг хэлж байна. Таны ойр байгаа хүн болгон таны сайн сайхныг хүсэж байгаа мэт танд ингээ сайн сайхныг хүсэж байгаа мэт харагдаж болно л доо. Үнэн дээр таны үг, төлөвлөгөө, амжилтыг ашиглах эсвэл өөрийн ашиг сонирхолд нийцүүлэх хүн таны эргэн тойронд байж магадгүй байна. Тэгээд энэ картууд бол урвалт 2 нүртэй хүн, худал дүр эсгэлттэй асар их холбогддог карталтай. Тэгэхээр таны итгэдэг хин нэгэн хүн ард уурчин юм ярих ч гэдэг юм уу, таны нууцыг бусдад дамжуулах, эсвэл танд амлсан амлалтанд хүрэхгүй байх, бүр эсвэл таны итгэлийг эвдсэн эрсдэлтэй том алхмыг хийж магадгүй. Тэгэхээр энэ бол зөвхөн хосын харилцаан дээр ийм юм биш штэ. Найз нөхөд, хамтрагч, ажлын хүн бүр хамаатан саданч байж болно штэ. Энэ картны гол сануулга бол хүн бүрийг өөрийн сэтгэл хүн бүрийг өөршгөө битгий сан, хүн бүрт гаргадаг сэтгэл шигэ хүн болгон танд яг нэг ийм сэтгэл зүрхийг гаргана гэж хизээч битгий бодож бай. Бусдад дэлгээтэй ном шиг битгий бай гэж сануулж байна. Мөн бас энэ картууд бол хин нэгэн таныг тийм анхааралтайгаар ажиглаж байгаа байдлыг илэрхийлж байна. Тэгэхээр таны хийж байгаа ажил эсвэл амжилт төлөвлөгөөч гэдэг юм амьдралын өөрчлөлтийг гаднаас чимээгүй ажиглах хүн яг эргэн тойронд чинь бай шүү. Тиймээс ойрын хугацаанд шинэ төлөвлөгөөч гэдэг юм уу, мөнгөний асуудлуудаа, хувийн амьдралаа, дараагийн алхмаа хинч бити нээлттэйгээр дэлгэж яраарай, ам чангатай байгаарай. Заримдаа болвол ингээд чимээгүй хөдөлсөн хүн бол хамгийн хол явж чаддаг шүү дээ. Тэгэхээр дуугүй бай гэсэн утгатай картууд илүү их гарч ирлээ. Та ер нь бол хүн болгонд бүх зүйлээ яриад, тайлбарлаад, бүгдийг нотлох гэж зүтгэх шаардлага байхгүй. Ойрын хугацаанд ямар нэгэн хэрүүл маргаан үүсэх юм бол бүү оролцоорой, аль болох хов жигнээс хол байгаарай. Тэгэд өөрийнхөө яг төлөвж байгаа зүйлсүүдээ хугацаанаас өмнө хинч битгий зарлал хийж бүтээж буй зүйлээ үр дүн гаргахаас өмнө нийтэд хизээч битгий яар. Яг одоогийн ер нь бол энэ хурцруудын анхааруулга нь болохоор чимээгүй байх нь энэ удаагийн таны хамгийн том хамгаалалт болох болно шүү гэж хэлж байна. Тийм учраас одоо танд атаархах таны алхам бүрийг чинь ажиглаж байгаа эсвэл өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн мэдээллийг чинь ашиглах хүнд таны эргэн тойронд байж болцсошгүй байх шүү.
Тэгэхээр хин нэгэнд өөрийн итгэл ч гэдэг юм уу, чин зүрх сэтгэлээ амархан битгий өгөөрөө өөрийн нууцаа хамгаалаарай. Ямар ч баримтгүй зүйлд битгий итгээрэй. Үгээрээ ярих биш, үйлдэлээрээ яриараа, амаараа ярих биш, үйлдэлээрээ бүх юмыг төлөвлөгөөгөө хэрэгжүүлээрэй. Амжилтаа бүтээснийхаа дараа л бол бусдад бол харуулж олно шүү дээ. Би ийм юм хийчлээ ч гэдэг юм уу те. Тэгэхээр танд бол амжилт маш ойрхон байгаа, ойртож байгаа. Гэхдээ тэр амжилтаа хамгаалахын тулд зөв аргыг ашиглах хэрэгтэй, мөн чимээгүй, ухаалаг, сонор сэрэмжтэй байх ёстой. Гэтэ би таныг яг энэ уншлагаараа айлгах гэсэн юм биш, харин итгэлээ зөв хүндээ үгээ зөв цагтаа хэлээд алхмаа нарийн бодолтой хийх нь ойрын хугацаанд танд хамгийн том хамгаалалт болохыг сануулж байна л гэж хэлмээр байна да. За тэгвэл хэдүүлээ одоо ойрын таны 3 сарын ирээдүйд юу болох нь вэ гэдгийг харъя. Хоёрдугаар картыг сонгосон хүмүүст ойрын 3 сарын ирээдүйд юу тохиолдох нь вэ? Яалччгүй та болвол бүх сайн сайхан зүйлсийнхаа яг нэг эхлэлт хэлсэн шүү дээ. Босгон дээр нь ирсэн хүн таны ер нь бол амьдралын юм шилжилт хөдөлгөөнч гэдэг юм уу, өөрчлөлтөөс өөрчлөлтөөр орох тэр дундх үе шатыг бол та одоо ер нь бол ингээд аваад дууслаа. Тэгээд маш удахгүй танд аз жаргал, амжилт, сэтгэл ханамжтай байдал, бүх юм дүүрсэн мэдрэмж орж ирнэ. Та яг нэг бүхнийг эзэлсэн юм шиг байдалд хүрнэ. Ер нь бол ойрын 3 сар дотор бол таны хүсэж мөрөөдөж байсан төлөвсөн зүйл биелээ олжсон. Та тэр бүгдийг яг ингээд өөрийнхөө гарт оруулсан юм шиг сансандаа хүрсэн, сарвааснаа автсан юм шиг нэг тийм дүүрэн мэдрэмжийг бол яалтчгүй авч чадна. Тэгээд энэ их ирч хүч, энэ зориг бүгдөө битгий алдаараа танд мөнгөний проблем байгаа бол удахгүй энэ бүх асуудлууд 3 сар дотороо бол баг багаар шийдвэрнэ. Гараад зохицолтондоо ороод явчихна. Магадгүй авлагатай бол авлагаа баг багаар чамаагүй авах шинжтэй байна. Өглөгтэй бол өглөгөө баг багаар чамаагүй өгөөд ингээд явах шинж бол энэ 3 сар дотор бол болно. Ер нь бол 3 сарын дотор таны амьдралд эмх замбраагүй байсан, хэцүү юм шиг мэд байсан зүйлсүүд бүгд нэг тийм эрэмб дараалал зэгцэндээ орцсон байх нь шүү. Таныг хааж байсан зүйлс, таныг боож байсан зүйлс, танд тийм бүтлгүүтэл юм шиг мэдрэмжүүд байсан үед энэ 3 сар дотроо нуран унж алга болно. Таныг ийм хүлжээсэн гинж шиг зүйл байсан бол тэр гинж бүр тасраад бут үсрэх юм байна. Та яалчгүй босгондороо хүзэр картууд яг ингээд нэг зөвнөлөө эхлүүлэхдээ бол яг таны одоогийн нөхцөлөд ингээд зөв зүйлийнхаа босгон дээр байна гэж хэлсэн шүү дээ. Тэгвэл та энэ 3 сар дотроо тэр зөв зүйлээр бүр алхан гიშгэж ороод босхын даваад хамгийн том амжилтыг бариад өмнөх амьдралд одоо яг өмнөх үед чинь байсан хэцүү таагүй нөхцөл байдлууд бүгд бүр огтын байхгүй болох юм байна. За рүүний чулуу эцсийн дүгнэлтийг юу гэж хэлж байна? Ягчгүй энэ карт 2 дугаар картыг сонгосон хүмүүс ямар нэгэн байр савтай холбоотой ч гэдэг юм уу те тиймэрхүү зүйл хийх гэж байгаа бол энэ бол биелэлээ олно шүү. Танд ямар нэгэн тийм өмч хөрөнгөтэй холбоотой зүйлс ирж байна. Тэгэд энэ отл гэдэг өргөн мэн болохоор бас өв дамжиж орж ирсэн хүчийг хилжээдэг. Тэгэхээр яг энэ отл нь юуных вэ? Ямар чиглэл? Бүх зүйлийг өөрийнхөөрөө байлгах. Таны өөрийн энэ амьдралд ирэх ёстой хувь заяа ч гэдэг юм уу танд байх ёстой бүх зүйл яалтчгүй танд ирчиж байгаа шүү. Эцэст нь энэ нөхцөл байдал угаасаа болохгүйгээр өнгөрнө гэж байхгүй. Бараг 408 зогсоос таны аз, амжилт, сайн сайхан бүхэн араасаа ирж байна гэсэн үг.
яг энэ 3 өрөөний маань чулуу баталж хэлж байна л да. За ингэхээр 2 дугаар картыг сонгосон хүмүүстэй болвол хэлэхэд таны ингээд харанхуй байсан бүхэн үр цайж эхэлж байгаа болвол удахгүй наран мандаад бүр гараад ирлээ. За тэгээд танд энэ орчлон ертөнцийн бүхий л аз амжилт боломж сайн сайхан зүйлсийг гартаа атгаж авах тэр хүч танд ирэх болтугай. Таны сансан бодсон зүтгэсэн зүйл болгон бүгд биелээ олж бийжих болтугай гэж хүсэн өрөөе. Тэгээд миний энэ уншлагнаас танд таарсан хэсэг байвал комент хэсэгт үлдээгээрээ би боломжоор комментиг уншиж танд хариултыг өгөх болно. Бүгдэнд нь амжилт хүсье. За тэгээд миний YouTube сувгийг дагахгүйгээр үздэг нэлээд олон хүн байх шиг байлээ. Тийм болохоор та нар маань саба дараад хонхоо идэвхжүүлээд өгөөрөө. Би цаг тухай бүрдэн өөрийнхөө ажлынхаа дундуур боломж бололцоогоороо та эдтэй гоё сүнслэг мэдээлэл, таарот уншлага, хэрэгтэй үед чинь өгөх зөвлөгөө гэд бүхий л зүйлсийг хийхийг аль болох хичээх болно. Гэтэ би ч одоо яг энэ таарот уншлага, мэрэг төлөг, зан үйл чиглэлээр одоо яг ажилдаг болохоор дундуур нас цагийнхаа хүмүүсийг аавна, тэр дундуураа ингээд идэвхтэйгээр бичлэгүүдээ хийх болно. Одоо бол яг нөгөө баяр наадмын үе болж байгаа болохоор ялчгүй миний бас цаг сайхан чөлөөтэй амар байгаа үе л дээ. За ингээд 2 дугаар уншлагыг үзсэн бүх хүмүүстээ хамгийн том амжилтыг та шүүрч авах гээд яг ингээд гараа ингээд байж байгаа юм байна. Одоо ингээд 3 сар дотроо шүүрээд бүр өөрийн болгоод гатгаад авах учраас хамгийн том амжилтыг хүсье. Танд одоо энэ цагаас хойш ямар ч саад бэрхшээл дотор гэдэг юм ирэхгүй, бүх тэр таагүй байсан нөхцөл байдал нэмсэн ардаа үлдсэн байшгүй гэж хэлье. Амжилт хүсье бүгдэнд нь. За 3 дугаар картыг сонгосон хүмүүс. Энэ карт нь бол жижиг ялалтууд гэсэн утгатай карт байдаг. Тэгэд энэ картыг сонгосон хүмүүсийн хувьд яг одоо том амжилтын өмнөх жижиг ялалтуудыг бүтээн бий болгоод авч яваа хүмүүс байгаа болов. Тэгээ магадгүй танд бүх зүйл удаан, ахицгүй мэт санагдчихж байгаа байж магадгүй юм жижиг ялтаар тий. Гэхдээ орчлын ертөнц таны хичээл зүтгэлийг нэг бүрчлэн ингээд нэг савнд ингээд хоримтлуулж байгаа юм шиг байдал үүсэж байгаа гэсэн үг шүү. Тэгээд сүүлийн үед та маш их хүчин чармаалт гаргасан ч түүнийгээ хангалттай үнэлж чадахгүй байгаа байж магадгүй байна. Яг одоо хүртэл хүссэн төвшөндөө хүрээгүй байна гэж өөрийгөө шүүмжлээд байгаа гэж магадгүй. Эсвэл яг бүр ингээд яг таны хүссэн төвшин шиг бүх юм хурдацтайгаар юм томоор биелээ олохгүй байгаа болохоор нэг танд нэг тийм очлоо гэсэн зүйлс яг одоо нөө сэтгэл ханамжтай байгаа зүйлс ч гэдэг юм уу те. Тэр нөхцөл байдал үүсэхгүй байж магадгүй байна. За тэгэхээр жижиг ялалц гэдэг юм уу те, жижиг үйлдэл гэдэг чинь өөрөө таны цаашдын ингээд асар том нөхцөл байдлыг, том зүйлийг атгаж авах гол түлхүүр шүү дээ те. Ер нь бол суурь нь болж өгч байгаа гэсэн үг шүү дээ. Мөн энэ карт бол таныг бусдаа өөрийгөө харьцуулахаа болохыг зөвлөж байна. Тэгээд хүн бүрийн зам нэг цаг хугацаатай нэг ийм хэмнэлттэй байна гэж байхгүй шүү дээ. Өөр хин нэгний тийм ориглыг харахын оронд ориглд хүрсэн зүйлсийг нь хараад харахынхаа оронд өчигдрийн өөрийгөө зүгээр харьцуулаарай. Тэгэх юм бол та илүү үр дүнд хүрчихсэн, илүү амжилттай багаар ингээд таны амьдрал шатаар дээшилж байгаа шүү. Яг одоогийн таны амьдрал жижиг боловч тийм доктортой архицууд гарч эхэлж байгаа. Хүмүүс таныг багаар анзаарч эхэлж байна. Хийж буй ажил чинь үр дүнгээ өгөх шатандаа орчихсон, өөртөө итгэл айжмаар нэмэгдэж байгаа үед байгаа яг энэ үе чинь баггүй юу? Энэ карт бас нэг чухал зүйлийг хэлж өгдөг. Та өөрийн амжилтыг дутуу үнэлдэг хүн байж магадгүй байна. Харин тэрнийхээ оронд бусдын нүдээр болвол та аль хэдийн маш их амжилтын замыг туулсан, юмыг жижигээр босгож ирж байгаа харагдаж байгаа. Үнэхээр та тийм.
Тиймээс өөрийгөө бас магтаад өөрийгөө гоё урамшуулж сураарай. Жижиг ялалт бүрээ одоо тэмдэглэж, жижиг ялалт бүрдээ талархаж сурах хэрэгтэй байна. Учир нь эдгээр жижиг амжилтууд дээ шүү дээ. Бүгд нийлжэж нэг том тийм зохиц өөрчлөлтийг, том зүйлийг бүтээн бий болгоно шүү дээ. Тэгэхээр энэ картны хамгийн яг гол хэлэх гээд байгаа санаа бол төвчээрээ битгий алдаарай. Та яг зөв зам дээрээ явж байна шүү. Өнөөдрийн жижиг мэт санагдж байгаа тэр амжилтууд чинь тун удахгүй таны амьдралын хамгийн том эргэлтийн эхлэл нь болж өгөх болно гэсэн үг байна. Тэгэхээр энэ картыг сонгосон хүмүүсийн хувьд яг одоогийн нөхцөл байдал бол хүлээлтийн үе биш, харин ирээдүйн том амжилтын суурай бэлдэх, нэг нэгээр алхмаар урагшлах тэр хамгийн чухал үе мөчч юм шүү гэж хэлж байна л та. За одоо тэгвэл хэдүүлээ 3 дугаар картыг сонгосон хүмүүсийн ажил, мөнгө санхүүгийн үзье. Гуравдугаар картыг сонгосон хүмүүсийн маань ажил, мөнгө санхүү ямар хөө яах нь вэ? Ямар байна вэ? Тааштай яах нь вэ гэдгийг харъя. Өнөөдрийн уншлага мөнгөн дээр нэг жоохон фейлдсэн хүмүүс их байгаа мó. Таны хувьд одоогор нөгөө нэг мөнгө төгрөгтэй холбоотой зүйл чинь тийм их амжилт агуулад бүр ол зомогч нь бороо шороо мэт ингээл асгараал ирээд байгаа зүйл бол огт алга байна. Нэг тийм мөнгөтэй чимшиг, мөнгөгүй чимшиг, огт мөнгөгүй байдалтай байгаад байгаа мó гэхээр бас нэг баг юм байгаад ах шиг. Тэгээд тэр байгаа мөнгөөрөө бас юм уу зохицуулчт юм уу гэхээр бас яг нэг хүрэлцэхгүй нэг тарчигдуу. За бас ч их тарчиг гэж хэлэхэд цаашаа. Гэхдээ нэг л тийм сэтгэл дүүрэн бол хишгийн сав дүүрсэн мэдрэмж бол алга байна л та. Тэгэд яалтчгүй таа байна штэ. Айгу олон зүйлийг нуруундаа үүрч явдаг хүн байж магадгүй байна л та. Мөнгөн дээр ч гэсэн нэлээд тийм олон юмыг зохицуулах шаардлагатай, бүгдийг нь таны мөнгө яалчгүй ингээл ийшээж өгөх ёстой гэдэг нөхцөл байдлаар ингээд танаас гараад идэг гэсэн үг байхгүй юу? Тэгээ мөнгө бол мөнгөний энерги бол танаас бол бүр айхтар холдоод явцсан юм байхгүй. Бага. Гэхдээ бас яг таны сансан хэмжээнд ч юм уу сэтгэлд хүрэх хэмжээнд бол биш байгаад байна л та. Яг вэ бүр айхтар мөнгөн дээр бол асуудал үүсчээгүй. Гэтэ бас яг тийм дүүрэн мэдрэмжтэй биш, нэг тийм дундаж байдалтай байгаад байна. За тэгвэл ядаж ирээдүйд мөнгөний энерги мэн сайжрах нь гэдэг нь үзээд байгаа. Аста энэ мөнгөний энерги сайжрах нь. За яг одоогор бол алстаа бүр айхтар сайжирчин гэсэн юм алга, алстаа бүр айхтар муудчин гэх юм алга. Яалтчгүй одоо бол мөнгөний энерги чинь бол хоёр салаа замны уулзуур дээр байгаа гэсэн үг. Тэгэхээр нэг бол маш сайжрах гад байдаг, нэг бол энэ чигээрээ ч гэдэг юм уу жоохон мяарах гад байдаг. Та ер нь их зүүн совин мэдрэмж өндөртэй хүн үү? Таны зүүн совин мэдрэмж ч гэдэг юм уу, та ер нь энэ орчлон ертөнцид байна. Олон хүнд туслахаар тийм ирсэн үүрэг даалгавартай хүн байгаад ах юм. Гэтэл та хэтэрхий материалыг ертөнцийнхөө амьдралд баярыг дааж тусалж чаддгүй. Одоо ертөнцид ирсэн даалгавраа хийж чадахгүй
чадахгүй байгаа болохоор таны мөнгөний энерги жоохон хаалттай юм шиг байгаад байгаа юм байна. Тэгээд бас огт энэ хүнийг ингээ мөнгөгүй болгоод тавьчих юм уу гэхээр бас эн чинь болохгүй шүү дээ. Хоол унд хэрэглэх юм авах хэрэгтэй шүү дээ гэд нэг сахиусан тэнгэрүүд чинь бас нэг тодорхой хэмжээний мөнгөний урсгалыг бол үүсгэж байгаа. Гэхдээ айхтар болвол тэгж үүсгэж өгöd байгаа биш. Та ер нь энэ ертөнц хорвоод бол зүгээргүй ирсэн хөө. Танд нэг тодорхой хэмжээний нэг тийм даалгавар байд юм байна. Тэрийг жоохон нэгтэлж хараадах юм. Тэр даалгавраа хийхгүйгээс болоод ч гэдэм үү. Та нэг зүйлийг анзаарч ирсэн үү? Та хэдий ч нэ мөнгөний араас явна, төдий ч нэ уналтанд ороод идэг үү? Тэрийгээ та нэг анзаараад үзээрэй за. Ерөөсөө айгүй олон хүнд сайн мэдээ түгэх үүрэгтэй ч гэдэг юм уу те сайн сайхан зүйлсийг хэлэх хамаараа ингээд ярьж ах тийм үүрэгтэй төрсөн юм байхгүй. Тэгээд таны ам бас яг тийм биш үү? Нэг сайн үг хэлжүүл сайн нь сайнаараа биелждэг, муу үг хэлэх юм бол муу нь муугаараа биелждэг нэг жоохон тийм амтан байх шүү. Та ер нь жоохон амаа зөв захирч сурмаар юм байна. Та тэгээд өөрийнхөө амьдралыг өглөө бүр өрөөж байгаараа тэгэх юм бол таны амнаас гарч байгаа энерги асар хүчтэй учраас тэр өрөөлөөр болдог. Мөн бас өглөө бүр энэ орчлон ертөнцид талархаж байгаараа та талархагдсан таны амьдрал та баярлаж талархах зүйлс байнга тохиолддсон бэ. Тэгээд та яалтчгүй одоо гэр бүлч гэдэг юм уу ахуй амьдрал тэр нөхцөл байдлаасаа шалтгаалаад мөнгийг олохоос өөр гарцгүй байдалтай байдаг хүн байна л да. Яалчгүй л одоо энэ мөнгийг ингэж олохгүй л болохгүй нэ гэсэн тийм бүр гарцгүй байдал байдаг. Тэрнээс таны яг санаагаарч гэдэг юм уу хэсгээ энэ үеэ төр орхиод ингээд нэг жоохон өөр чиглэлд ямаар байгаа тийм үед бас танд байна. Тэрийг хувь тавилан бол чиглүүлээд өгчихсөн байгаа. Та яг ингээд бүх зүйлийг гартаа атгах чаддаг хүн байхгүй юу? Та ер нь бол сайныг бодвол сайн зүйл танд ирдэм бэ. Мууг бодвол яалчгүй муу зүйл бас хүрээд ирдэг. Ийм төрлийн хүн байхгүй. Тэгэхээр та аль болох нөгөө ирээдүйн замч гэдэг юм уу мөнгө төгрөгтэй холбоотой зүйлсээр аль болох өрөөлийг хийж амнаасаа сайн сайхан бэлгэдлийн энерги гаргаж иж таны энэ мөнгө материал санхүүтэй холбоотой асуудлын зам илүү ингэж томоор онгоож гэрэл гээгээ орж ирдэг. Тийм төрлийн хүн биш үү? Та анзаарч ирсэн бол таны сэтгэл санаа нэг тийм тавгууч гэдэг юм уу хүн амьтантай хил хамаа сайн ололцож чадахгүй байгаа тийм нөхцөл байдал яалчгүй нэг мөнгөний энерги чинь навс унчдсан юм байна. Тэгээд таны сэтгэл санаатай мөнгөгүй байсан ч гэсэн таны сэтгэл санаа маш өөдрөг тийм гэгээлэг нэг дүүрэн юм шиг мэдрэмжтэй болоод ирэхээр танд нэг мөнгөний урсгал яалччгүй онгоогоод идэг ийм төрлийн хүн юм байна шүү. Тэгэхээр таны мөнгөний энергийг зүрхэн үрдчин захирдаг. Нэг ялангуяа таны мөнгөний энергийг 6 дугаар үрд буюу зүүн совин чи илүү захирдаг учраас яг таны бодол биелэлээ олдог. Тэгэхээр мөнгөн дээр бол яалчгүй 2 зам хүлээж байгаа гэдэг нь та юу бодно? Түгээр ч юм болоод идэг, сайныг бодвол сайн болно, мууг бодвол муу болоод идэг. Ийм байдал үүсээд идэг юм байна. За тэгвэл таны хийж байгаа ажил хэр өрнөлттэй явах нь вэ? Ажил ч гэсэн айхтар тийм өрнөлттэй яваад байгаа юм алга байна. Ер нь та жоохон нэг тийм үгүй ахаад нэг шиг үзэр гаргаж ирнэ. Өөр хүзрээ авчирна. Тийм нэг жоохон ер нь бусдаас онцгойч гэдэг юм уу? Өөр төрлийн хүн байх шүү. За тэгэхээр одоо энэ материалыг ертөнцийн төлөө хэтэрхий их ажиллаад зүтгээд
байж болохгүй. Та ер нь арга бэлэг хоёроо жоохон тэнцвэржүүлэх шаардлагатай байна. Хэтэрхий их аргын амьдралаараа амьдраад байхаар бэлгийн одоо нэг оюун бэлгийнхаа амьдралыг хойшлуулад тавьчихаар таны бас энэ аргын материалын ертөнцийн амьдрал жоохон салгарлаад бүтлгүүтлийг үзээд эхэлждэг юм байна. Та ер нь өөрийнхөө сэтгэл зүйн байдал ч гэдэг юм уу, сэтгэл санааныхаа байдалд маш их анхаарч байгаарай. Аз жаргалыг мэдэрсэн үе бол дандаа танд сайн сайхан зүйлс, ажил, амьдрал, мөнгөн дээр ирэх гэдэг нэг тийм тавгүй болоод ирэнгүүт яачгүй таагүй нөхцөл байдлууд үүсэт байт юм биш үү? Та огт бол энгийн хүн биш ээ. Яг ямар чиглэлийн хүн юм бэ? Юу хийх ёстой юм бэ? Энэ ажил дээр жага ажиллана. Шинэ ажлыг баг эхлүүлмээр юм шиг те нэг тийм энэ ажилтай холбоотой зүйл дээр яач үнгээ гинжлэгдээд уягдсан юм шиг таагүй мэдрэмжтэй. Гэтэл яг таны дотоод зүрх сэтгэл бол бүр шал өөр зүйлийг хиймээр санагдаад байдаг тийм хүн байх юм. Тэгээд өвгдээсээс чинь ч гэдэг юм уу, таны өвгдээдэс тийм хоосонгүй хүмүүс нэлээд их байсан, үе удамдаа байсан болов. Тэгээд өвгдээдсийн тийм дахил өгж явах ёстой. Таны мэдрэмж зүүн совин бол асар өндөртэй. Гэтэ яг яаж ашиглахаа та жоохон ойлгодгүй юм шиг байна. Та яалтчгүй энэ наснда заяа, энэ насныхаа амьдралд олон хүнийг зөв зам руу чиглүүлэх, олон хүний амьдралынх нь гогцоог тайлж өгөх тийм зүйлийг хийхээр ирсэн хүн байд юм бэ шүү. Тэгэхээр магадгүй та материалын ертөнцийн амьдралд бол багш сурган хүмүүжүүлэх эсвэл коучтэй чиглүүлэгч зөвлөгөө өгдөг хүн болох юм бол маш их амжилтанд хүрэх юм байна. Гэтэл яг энэ бүгдийг хийж байгаа юу гэдэг нь их сонирхолтой юм аа тий. Танд асар их мэдлэг, оюун ухаан бол байдаг шүү. Тэгээд энэ бүгдийгээ жоохын яалчгүй өдөр тутмын амьдралын хэв маяг, материалын ертөнцийнхөө нөхцөл байдлаасаа болоод нэлээд орхитуулаад байгаа хүн юм уу да. Тийм учраас таны зүрх сэтгэл нэг тийм хоосон байгаа мэдрэмжтэй ч гэдэм үү, энэ амьдралд нэлээд тийм эрэл хайгуулыг хийж байгаа тиймэрхүү хүмүүс байх гэдэг. Ерөнхийдөө 3 дугаар картыг сонгосон хүмүүс хэрвээ зүүн совиндоо зөв мэдлэгтэй иймэрхүү төрлийн чиглэлийн хүн бол яг иймэрхүү төрлийн чиглэлийн ажлынхаа амьдралынхаа зам дээр бол яг гараад 100% гараад ирсэн бол биш шүү. Зүгээр гарах гэж тэмцэж тэмүүлж яваа. Тиймэрхүү төрлийн хүмүүс байна л та. За одоо харин би таны хосын харилцааг үзье. Хосын харилцаа. 3 дугаар картыг сонгосон энэ жир бус хүмүүсийн хосын харилцаа. Миний үзэг бүр уурчжээ. Аргагийн үзрээр байнгын бүхэн юм. Хосын харилцаанд 3 дугаар картыг сонгосон хүмүүс нь ямар байдалтай байна вэ? Остогоо яах нь вэ? Үл ойлголцлууд нэлээд байгаа ах. Тэгээд одоо бүр энэ бол яг хостой хүмүүсээс эхэлж байгаа шүү. Би нэг яг нэг сингл хүмүүсийн нэрийг ерөөсө бараг тавьдгүй байна. Залуу хүмүүс зориулсан. Ялцчихгүй. Тэгээд юу нэг хоорондоо яг ингээд ойлголцох
үе шатууд чинь нэлээд хэрэгтэй байна. Тэгээд нөхцөл байдал ч гэдэг юм уу мөнгнөөс үүдэлтэйгээр ингээд ялчгүй л нэг таагүй харилцаа гинт ингээд үүсэд гараад ирдэг байж магадгүй байна. Зарим хосууд маань бол бүр болий гэдэг шийдвэр дээрээ явж иж магадгүй. Гэхдээ энэ шийдвэрээ буцаагаад эргээгээд нэг хараарай. Түр зүрийн сэтгэл хөдлөлчин байх үедээ эвцэлдээ хийвдүүгээ олох боломж вэ шүү. Хоорондоо нэг сайн хэрэг болий гэж бодож байгаа хосууд ах юм бол дахиад нэг ярилцаа, дахиад нэг оролдлогыг хийгээд үзээрэй дараа. Тэгээд тэр оролдлогын дараа үнэхээр болохгүй болсон ч болно шүү дээ. Тэр үед ядчил харилцаагаа авч үлдэх гэж хичээсэн шүү дээ. Тэгээ болоогүй шүү дээ гэд нэг дараа нь танд бас нэг харамсах зүйл гарахгүй байх бах. Гэтэл ер нь бол хосын харилцаанд яг хостой хүмүүс шүү. Нилээн тийм сэтгэлээр унтсан, шаналцсан. Тэгээд таны хос юусоо ойлгохгүй байгаа юм шиг гонигтай бүр ингээд сэтгэл зүрэх бүх оюухан бүх зүйлээрээ магадгүй та хосоосоо ингээд өөрийгөө бүр ингээд тусгаарлаад тавьсан байх магадлал өндөртэй байна. Ер нь бол жоохон хосын харилцаа сорилтууд ихтэй, тэрнээсээ шалтгаалаад их гонигтай байгаа. Та тэгээд бараг одоо болий гэсэн шийдвэр дээр хүцэнж явж байгаа хүн байж магадгүй байна. За тэгвэл тэгэхээр бараг болох гээд байна да. Яг шийдэлтэй үг хэлэх юм бол. Гэтэ миний зөвлөгөө бол та хэд минийг буцаагаад оролдлого хийгээд үзээрэй. Болохыг бол хизээч хийж болно шүү дээ. Дараа нь тэгдэг байжтэй, ингэдэг байжтэй гэж харамсахгүй тулд за тэгээд одоо хэдүүлээ сэв сингл гэх юм уу нөө яг ганцаараа байгаа нэвзий за одоогоор sorry ма уучлаарай, танд бол яг тохирох хүн хараахан гарч ирэх болог байна уу? Тэгэхээр хос гэхээсээ илүү та одоо зүгээр л урдах хийх ёстой юм. Ажил, амьдрал, карьер дээрээ илүү жоохон зүтгэрэй гэж хэлье да. За одоо харин танд анхааруулах зүйлс юу байна вэ? 3 картыг сонгосон хүмүүст анхааруулж хэлэх ёстой зүйл юу байна вэ? За тэгэхээр 3 карт гарч ирсэн байна. Тэгэхээр танд ойрын 3 сард одоо юу тохиолдох вэ? Ямар үйл явдал өрнөх вэ гэдэг дээр энэ 3 карта тайлъя. За тэгэхээр эхний үед таны одоо дотоод ертөнцид нэлээд тийм хүчтэй юм эсэргүүцэлж гэдэг юм уу? Тийм таагүй зүйлсүүд нэг юм сэтгэл хөдлөлийн нэг сонин зүйлсүүд болон тэгээ тэн дээр та нэлээд хүчтэй сэтгэл зүйч чинь нэг юм таалагдахгүй хүчтэй эсэргүүцлийг үзэх ба. За тэгээд ер нь энэ 3 картыг ингээд хослуулаад харах юм бол 3 сар, ойрын 3 сард таныг сэтгэл санаа, дотоод хүч, амьдралын шалгуур чинь таны амьдрал дараагийн үе шат руу орох өсөх нөгөө нэг боломжийг нь харуулж өгч байна. Тэгэхээр энэ хугацаанд таны амьдралд тохиолдох үйл явдлууд таныг илүү хүчрэхийг ухаалаг хүн болгон төлөвшүүлэх зорилготойгоор танд ирж байгаа хэдэн шалгуурууд байх нь байна.
Тэгээ эхний үед таны дотоод ертөнц бол асар хүчтэйгээр өөрчлөгдөн та өмнө нь ойлгоогүй байсан үнэн зүйлсийг олж харна. Зүн совин чинь улам хүчтэй болж эхэлнэ. Магадгүй нэг чухал хүнтэй уулзрахч гэдэг юм уу, нэг чухал мэдээллийг олж авах. Эсвэл өөрийн авиас чадвараа яг бүрэн зөвөр шинээр нээх үйл явдал танд тохиолдож магадгүй. Тэгэд ер нь бол энэ карт бол бүтээлч ирчгүүч, замун сэтгэл зүй идгэрэл шинэ эхлэлийн карт байдаг. Таны дотор байсан хүч ер нь бол энэ 3 сар дотор аажмаар сэрж эхлэн гэсэн үе. За харин тэрний дараа бол танд сорилтын үеэр нь энэ карт нь удаан хугацаанд үүрч явсан ачаа, ядаргаа, хариуцлагыг чинь бүр оргил үеийг хэлж байгаа гэсэн үг. Та олон асуудлыг зэрэг шийдэхдээ сэтгэл санаагаа шийдэх гэж оролдоо, сэтгэл санаагаар ядарна. Тэгээд нэг том шийдвэрийг гаргаж ирнэ. Эсвэл амьдралынхаа нэг мөчлөгийг айгу зоригтойгоор хаах шаардлагатай болж магадгүй. Гэхдээ энэ нь муу зүйл гэсэн үг биш. Харин таны удаан хугацаанд тээж явсан нэг ачаа энэ үеэр дуусч амьдрал чинь шин шатанд шилжих гэж байгааг харуулж байна л да. Энэ карт бол маш хүчтэй карт. Тэгэхээр 3 яг энэ ойрын дараагийн болох 3 сарын яг 3 дахь сар юм уу төгсгөлийн сард нь та одооныхоосоо илүү төлөвшсөн, илүү ухаалаг, илүү тайван хүн болсон байна. Та өмнө нь айдаг байсан зүйлсээс айхаа болсон байна. Асуудлыг сэтгэл хөдлөлөөрөө биш ухаанаараа шийдэж чаддаг болсон байна. Тэгээд магадгүй бас энэ карт ингэдэг туршлагатай хүнээс зөвлөгөө авах, эсвэл өөрөө бусдад зөвлөгөө өгдөг төвшөнд хүрэхийг илэрхийлж байдаг. Та амьдралынхаа нэг чухал сургамжийг бүрэн ойлгоод өөртөө итгэх итгэлд мэдгэдэггүйц нэмэгдэнэ. Тэгээд ер нь бол яг энэ 3 картны нийлбэрээр эхлээд таны дотоод хүчч гэдэг юм уу те асар сэрнэ. Тэгээд дунд үед бол таны дэвчээр эсвэр дэвчээр таны шийдвэрч гэдэг юм уу нэг шалгуурын үе гарч ирнэ. Харин төгсгөл хэсгэд бол та илүү хүчтэй, илүү ухаалаг хүн болж шинэ мөчлөгөө эхлүүлэх болно. Тэгэхээр энэ 3 картны хамгийн яг нэгтгэхэд нэг өгүүлбэрээр хэлэх юм бол таны өмнө сорилтууд одоо танд ирж байгаа сорилтууд таныг нураахын тулд биш шүү. Харин дотор ч байсан жинхэнэ хүчийг сэрээхийн тулд ирж байна. Ирэх 3 сарын дараа та өнөөдрийн өөрийгөө иргэн нэг хараад ямар их өөрчлөгдснөө өөрөө ч бүр гайхах болно. Энэ бол том Азийн картуудын дараалал нь биш ч гэсэн маш үн цэнтэй өсөлтийн дарааллыг бий болгож ингэж хэлж байна. Ийм хослол гарсан үед хүмүүс гаднаас их гаднах бодит амьдралын ертөнцөөр нэг олон зүйл өөрчлөгдөөгүй мэт санагдавч дотоод сэтгэлдээ асар том өөрчлөлтийг туулаад дараагийн амьдралынхаа суурийг тавьж эхэлдэг байх нь. За тэгэхээр юуны чулуунаасаа нэг чулуу суглаад үзье. Юу зөвлөж байна? Кебо гинэ. Тэгэхээр ертөнц хорвоо танд гой том бэлгийг бэлдсэн байгаа. Тэгээд тэр бэлэг бол та ертөнц хорвоодоо хэрхэн яаж харилцсан, та өөрийнхөө хийх ёстой юмаа хийх ч гэдэг юм уу, таны хандлагаас шалтгаалаад ертөнц хорвоо танд нэг бол сайхан зүйлс, нэг бол муу зүйлийг өгөх гээд байна. За энийг одоо хараадах та. Энэ үдийн хоосон сав те. Тэгэхээр яалтчгүй одоогор бол хоосон сав байгаа идэж. Таны нөхцөл байдал, та ямар хандлага гаргана, та хийх ёстой юмаа хийх юм бол яг тэрний хариу шагнал танд ирнэ. Одоогор бол та хоосон сав мэт байна. Гэхдээ энэ хоосон сав юугаар дүүрэх вэ гэхээр таны үйлдэлийг чинь хариултаар дүүрэх болно. Энэ бүр ямар ч байсан таны л үйлдэлийн хариултаар энэ хоосон сав дүүрэх болно гэж зүүнний чулуунууд хэлж байна. За тэгэхээр
3 дугаар картыг сонгосон хүмүүс маань өөрөө өөрийнхөө сэтгэл зүрхний тэр дэрсэлтэй хэцүү нөхцөл байдлуудыг нэг эмх зэгцэндээ оруулаад аваарай. Тэгээд яг та юу хүсэж байна? Та яг юу хийвэл аз жаргалтай байх гээд байна гэдгээ нэг дотор хүнээрээс нэг чагнаад сонсоод үзээрэй. Яг яавал та аз жаргалтай байх юм? Таны сэтгэл дотор одоо маш их хоримтлагдсан гуниг харуусал байна уу? Тэгвэл яг тэр гуниг харуусал хэцүү байгаа бүхэн яг яавал эдгэрэх вэ гэдгийг дотоод хүнээсээ нэг сонсоод үзээрэй. Тэгээд 3 дугаар картыг сонгосон хүмүүстээ та бол жирийн хүн биш шүү. Таны бодол биелэлээ олдог учраас үргэлж мөнхөд өдөр тутамд гэгээлэг сайхан бодолтойгоор энэ амьдралын замаа гэрэлтүүлж яваарай. Өглөө бүрийн талархлыг битгий мартаарай гэж зөвлөе доо. За 3 дугаар бүрийг картыг сонгосон бүх хүмүүстээ аз жаргал, амжилт, сайн сайхан бүхний хамгийн ноён ориглыг хүсэн өрөөё. 4 дугаар картыг сонгосон хүмүүс энэ картыг сонгосон байна. Тэгэхээр яг одоогийн таны нөхцөл байдал бол та сүүлийн үед ямар нэгэн зүйлээс болж сэтгэлдээ тийм ачаа тээж явсан байж магадгүй байна. Ямар нэгэн зүйлийг хүлээгээд тэр нь хүлээж байгаа нөхцөл байдал чинь нэг тийм удаашралд оржосон үнэхээр бүтэх болов гэсэн нэг тийм эргэлзээний дунд та жоохон төрсэн байх магадлалтай байна. Тэгэхээр таны итгэл бол та итгэлээ бити бүрэн унтраагаарай. Таны яг дотоод сэтгэл бүх зүйл сайхан болно гэсэн жижиг гэрэл бол байгаа. Та тэр гэрлээ хадгалсан хിവэр байгаараа. Тэгээд энэ цагаан сарнаа энэ одоо эмэгтэй хажууд цагаан сарнаагаз. Тэгэхээр энэ цагаан сарнаа нь бол цэвэр ариун хүсэл, эдгэрэл, бурханлаг ивэл шинэ боломжийг бэлэгдчихэд одоо бол орчлон таны амьдралд айжмаар гэрэл гэгээг оруулж эхэлж байгаа үе. Харин таны анхаарах ёстой зүйл бол өнгөрсөн шархтайгаа хит удаан бүү зуралдаарай. Өнгөрсөн зүйлдлийг өнгөрсөнд нь үлдээгээрээ бүх зүйл хизээ яаж биелэхийг хит хүчлэн удирдах гэж битгий оролт. Яг одоо энэ бүхэн ингэж биелэх ёстой, тэгэх ёстой гэж хитрхи битгий хүчлэн оролдоорой. Итгэлээ алдах мөч хүртэл дотоод гэрлээ яг хамгаалах ёстой үе чинь. Ер нь бол танд хамгийн сайн сайхан зүйлс яг бэлэн болчихсон үе ирж байна гэж хэлж байна. Тэгэхээр итгэлээ битгий алдаарай. Одоо бүх зүйл бүрхэг мэт санагдаж байгаа ч цагаан сарнаа нь аль хэдийн дэлбэгээ нэгээд дэлбэлээд эхэлж гисэн. Тэгэхээр таны амьдралд ирэх сайн сайхан зүйлсүүд замдаа явж байна гэсэн үг. Магадгүй танд маш олон тийм эргэлзээ байгаах энэ зүйл бүтэх юм болоо да, болох юм болоо да. За нэг л худлын амны араас яваад байна уу да гэсэн сэтгэл зүрхтэй байж аж магадгүй. Гэхдээ ерөөсөө өөрийнхөө сэтгэл эднэрээ битгий алдаарай. Удахгүй бүх зүйл яг бүтдэг сайн сайхан зүйл дээрээ ирчихсэн ийм үе байгаа байх нь шүү. За тэгэхээр яг одоогийн таны ажил, мөнгө, санхүү хэр байгааг харъя. Та ямар нэгэн шин зүйлийг эхлүүлээд удаагүй байж магадгүй байна. Тэгээд та энэ шин зүйлээ эхлүүлэхдээ маш их өөртөө итгэлтэй байсан, би чадна, би бүгдийг болгоно гэсэн итгэл сэтгэлийг өвөрлөж байсан. Гэхдээ одоогоор бол энэ хийж байгаа зүйл чинь бол тийм сайн амжилтыг өгөөд яг бүр ингээд доктортай мөнгө төрний өсөлттэй бол биш байгаа. Гэхдээ энэ нөхцөл байдал бол өөрчлөгдөн шүү. Яалчгүй яг одоо бол таны сэтгэл санааныг мөнгө төрөн дээр ч гэсэн тийм амжилттай биш байгаа болохоор би эхлээд эхлүүлсэн зүйл чинь маш амжилттай байх гэ өөртөө асар их итгэл үнэмшилтэйгээр эхлүүлсэн байж магадгүй. Гэвч яг таны сансан, бодсон, төлөвлөсөн шиг мөнгө төгрөгтэй холбоотой зүйлсүүд орж ирэхгүй байгаа учраас та жоохон сэтгэл санаагаар унсан байх. Гэхдээ энэ бол таны өөрийн чинь яг хичээл зүтгэлээс шалтгаална. Та ууггүй хичээл зүтгэл гаргаад ууггүй явж чадах юм бол мөнгө төгрөгтэй холбоотой ажлууд ч тэр дэлбэлнэ. Ерөнхийдөө бол өөр өгөөж өгнө. Сайн байгаа шүү. Гарцгүй мэт маш их санагдаад тэгээд
тэрэндээ нэлээд тийм бухимдуу байдалтай байгаад байна. Гэтэл яг энэ бухимдуу байдал чинь таныг магадгүй таны аз хуудлыг илүү их өөртөө татаад байгаа байж магадгүй. Та анхны энэ ажлаа эхлүүлсэн шиг тэр сэтгэл зүрхээрээ, тэр эмоцоороо, тэр хүч одоо чадна гэсэн тэр итгэл үнэмшлээрээ ахаад нэг оролдлого хийгээд үзээрэй гэж зөвлөе. Тэрний ар дээр бол ер нь бол бүх зүйл боломжтой болно. Гэвч та яг өөрөө энэ хэцүү нөхцөл байдлыг бодсон шиг чинь биш байгаа нөхцөл байдлыг та өөрөө яг шантраад болох гээд шүү. Би бол битгий болоорой гэж зөвлөе. Яалт та өөрийгөө нэлээд сайн хөгжүүлэх шаардлагатай, өдөр хоногийг тэгсээгээд өнгөрөөгөө дагахгүйгээр харин илүү арга замыг олоод ажлаа өргөжүүлээд төлөвлөх боломжийг та хайх ёстой байхгүй. Ингээд ирэх юм бол харин танд жинхэнэ баяр дүүл явдал тохиолдно. Бүх зүйл одоо нөгөө гарц гаргалгаа нь гараад тэгээд таны хийж байгаа ажил ингээд нэг доктортой байдлаар өсөн дэвжих боломж байгаа. Харин таны мөнгө санхүүгийн энерги ямар байгааг хараад байгаа. Тэгээд саний уншлагаар бол яг ажлаасаа шалтгаалаад угаасаа таны орлого үнэхээр таард байгаа. Гэтэ энэ зүгээр яг тэгвэл та одоо бол яг энэ ажлыг гаших гэж яваа үе дээр байгаа болов. Тийм учраас яг өөрийн гэсэн жишээ нь бизнес хийдэг хүмүүс бол өөрийн үйлчлүүлэгчтэй хитэн бол болно. Тэр үед таны орлого мөнгө үнэхээр доктортой сайхан байдлаар өснө. Та бити их эргэлзээний дундаа хямраарай. Ямар нэгэн хүний үгээр ч гэдэм үү те. За надад ажил чинь болохгүй шүү, бүтэхгүй шүү гэж болохгүй шүү. Энэ бол өөр өгөөж өхөө хувьд бол зайлшгүй өгж байгаа юм биш шүү. Өгнө. Одоогоор л мөнгө төгрөг чинь жоо тийм асуудалтай байгаа. За харин хосын одоо харилцааны тал дээр харъя. Таны хосын харилцаа ямар байгаа вэ? Нэгдүгээр картыг сонгосон хүмүүсийн хосын харилцаа ямар байна вэ? Хосын харилцаан дээр л одоогоор бол нэг тийм айхтар ч өөрчлөлт дадлага сайн муу гэх юм ч алга байна. Ерөнхийдөө тоо хоёр бол өөр үшээ ингээд нэгдсэн нэгдмэл болж чадчихсан тэр үе шат дээрээ явж байгаа байх. Тэгээд заримдаа бол яг та хосоосоо ч гэдэг юм уу харилцаанд байгаа хүнээсээ жоохон үе сэтгэлийн гэмтэл шарахыг авдаг ч гэсэн энэ нь ингээд буцаагаад танд ингээд сургамж олж өгдөг зүйл байгаад байна. Тэгээд одоо танд бол яг хосын харилцаа нэг тийм сонирн биш байгаа байж магадгүй. Илүүтэй танд бол орлого мөнгөний чинь асуудал илүү сонирхолтой одоо яг яах вэ гэдэг үе шатн дээр явж байгаа болохоор таны амьдралын бүхий л чиглэл фокус ч гэдэг юм уу чиглэл хос хүн хоорондын харилцаа хос гэхээсээ илүү мөнгөн дээр чиглэлчихсэн байгаа юм байна. Тийм учраас энэ мөнгөтэй холбоотой нөхцөл байдал шинээр гоё зэгцэрчнээ, ажил чинь зэгцэрчин ямар ч асуудал алгагүй шүү. За харин одоо синглэрэ байгаа, ганцаараа байгаа хос маань ер нь сайн хостой болох нь уу, сайн хүнтэй уулзах нь уу гэдгийг хосын харилцаа үзэж байгаа дээр нэг харчээ. Үшээ яагаад ямар ч хүнд итгэж чадхаа байчихсан юм бэ? Дөрөвдүгээр картыг сонсон хос хүмүүс одоо сингл байгаа хүмүүс маань гэвэл аливаа хүнд итгэж чадхаа байцныг өнгөрсөн харилцаанаасаа нэлээд том шархыг аваад ер нь бол одоо буцаа дахиад шинэ хүнд сэтгэл зүрхч гэдэг юм уу бүх юмаа нэгээд шинэ харилцаанд орё гэсэн бүр нэг тийм октийн бодол байхгүй нэг одоогор ер нь бол өөргөө ингээ хумдсан хаацсан байгаа энергитэй хүн биш шүү. Магадгүй ингээд нөгөө нэг хүнтэй шинээр харилцаанд ороод өнгөж ингээд танилцах үе шат дээрээ явж исэн ч ингээд цааш нь ахиулж чадахгүй нэг тийм драма шиг юм байгаад идэм байх. Ингээд хаагаад идэг нэг зүйл байдаг юм биш үү танд? Та тэгэхээр өөрийнхөө сэтгэл зүрхийг эдгэх шаардлагатай. Тэгжээж дараагийн сайн сайхан боломж маань нэгдэнэ. Одоо бол хосын харилцаан дээр дараагийн шинэ үе шатч гэдэг юм уу дараагийн шинэ
хүн гэхээсээ илүү өнгөрснөөс авсан ч гэдэг юм уу. Нэг таны нэг сэтгэл зүрхэнд нэг тийм гуниг харуулсал ингээд дарагдаад үлдчихсэн байна. Тэрийг та одоо зайлшгүй эдгэх шаардлагатай үе юм байна. Тэрний дараа хос дараагийн шинэ хүн гэж ярих шаардлагатай болов гэж бодож байна. За одоо харин хэдүүлээ 4-р картыг сонгосон хүмүүсийн анхааруулгыг харъя. Миний сая утасны цэнийг дуусаад жоохон 4-р картыг нэг тайлахгүй бүрдээ яваад байна уу буюу гол хэлэх санаанаараа хэлчихье гэж бодлоо. За 4-р картыг сонгосон хүмүүс ертөнц руугаа анхааруулan хэлж байгаа үг нь бол та өөрийн боломж бололцоогоо бити дутуу үнэлээрэй. Ер нь бол танд бол заяагдмал тийм яг хийж байгаа зүйл дээр чинь тийм заяагдмал авиас хүч чадал мэдлэг бол байгаа. Гэхдээ та өөрийгөө хитрхи голоод байна. Тэгээд нэг бусдаас тийм үнэлэмж хүсээд байна. Нэг бусдаар үнэлүүлэгч гэдэг юм уу? Бусдын үнэлэмж танд амар чухал. Тэгээд бусдын зөвшөөрлийг хүлээсээр ингээд боломжоо алдах гад байна. Өөрийгөө эдгээгээгүй бэлэн биш гэж бодоод альва зүйлийг эхлүүлэхтэй ч гэсэн нэлээд хямралтай энэ түрүүний хосын харилцаан дээр ч гэсэн гарч ирсэн шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүстэй бол анхааруулж хэлэхэд бол өөрийгөө та эдгэрээгүй альва зүйл бэлэн биш вэ гэсэн хандлагатай байгаад байна шүү. Бити тэгээрээ танд хэрэгтэй одоо таныг эдгэх, ангаах, танд хүч өгөх эмч гэдэг юм уу, витамин ч гэдэг юм уу. Ийм зүйлийг та гаднаас биш өөрийнхөө дотроос хайгаараа таны хүч бүх зүйл яг одоо бол таны дотор бол байгаа шүү. Тэгээд мөн бас энэ карт бол бусдад таалагдах гэж өөрийнхөө жинхэнэ мөн чанараа алдаад дараад байна. Өөрийгөө байнга бусдтай харьцуулаад байна. Шүүмжлээ сайж өөрийн гэрэл гэгээгээ нуух хандлага чинь илүү байгаад байна. Таны зам бусдынхаас өөр байж болно шүү дээ. Тиймээс өөрийгөө хүчээр ингээд хэвийн болгох гэж оролдох хэрэггүй шүү гэж хэлж байна. За харин энэ карт маань болохоор танд бол зүн совин, далд мэдрэмж, нууцыг ил болгодог тийм чадвар байдаг шүү. Тэгэхээр дотоод мэдрэмж, дотооддоо орж ирж байгаа, танд орж ирж байгаа мэдрэмжийг бити үл тоогоороо. Тэгээд таны эрч хүчийг ингээс хордог хүмүүсийг амьдралдаа хэд бити өөрийнхөө хажууд ойр байлгаарай. Хүн бүрд бити итгэж бүх зүйлээ яриарай гэж одоо анхааруулж хэлж байна. За харин энэ карт бол өөрөө өөртөө итгээрэй. Жинхэнэ мөн чанараа битгий нугаарай. Өөрийн мэдрэмж зүн совингоо сонсороо өөрийн доторх хүчээ ашиглаарай гэж анхааруулan хэлж байна. Тэгэхээр энэ гурван картуудыг нэгтгэж харах юм бол таны хүсэж буй шинэ эхлэл ойртчихсан. Гэхдээ тэр боломжийг хүлээж авахын тулд өөрийгөө голохоо болоод бусдад таалагдах гэж мөн чанараа битгий их өөрчлөөрэй. Зүн совингоо дагвал таны өмнө нэгдэх хаалга яг зөв хаалганд байх болно. Зөв хаалга чинь нэгдэх болно гэж энэ гурван карт нь анхааруулж хэлж байна. Тэгэхээр та одоо хийж байгаа зүйлдээ жоохон ихтгэл төгс биш байгаа. Магадгүй яг тэр хийж байгаа зүйл ч гэдэг юм уу тэр зүйлүүд чинь танд олвол нэг яг бодит үр дүн ингээд бичлэн харуулж өгөхгүй байгаа болохоор та өөрөө тэр хийж байгаа зүйлдээ нэг тийм ихтгэл төгс биш байгаа байж болно л доо. Гэтэ энэ бол таны өсөн дивжих энэ үеийг цаг хугацаа гэж бод. Ажлынхаа орчинд ч гэдэг юм альва зүйл дээр дараагийн үе шатн дээр гарах тэр бэлтгэл хангаж байгаа үе шатаа гэж бодоорой гэж хэлээ да. За тэгвэл танд 3 сарын дараа таны амьдралд ямар өөрчлөлтүүд орж ирэх вэ? Яах вэ? 3 сарын дараа та яасан байх вэ? Аль байр суурин дээр оцсон байх вэ гэдгийг харъя.
3 сарын дараах та. 3 сарын дараа та бол яг зорьсондоо болол хараахан хурж амжаагүй байна. Гэхдээ нилээн дөхөөд ойртчихсан байна. Ер нь бол таны анх хүсэж бодож мөрөөдөж байсан зүйлсүүд гэдэг юм уу, тэргээр зүйлсүүд бол биелэлээ олох шатандаа орж гисэн. Та яг одоогийн нөхцөл байдал шиг арай бодит харааханд нөгөө нэг юм бодит нөхцөл байдлыг гартаа атгаагүй байгаа үе шиг биш. Арай л нөгөө нэг за болох юм байна гэдэг нэг итгэлээ арай олоод авчихсан үе байх юм байна. Тийм итгэлийг өгөх жижиг шажиг өөрчлөлтүүд бол танд ороод ирчихсэн нэг цаашаа явах урам зориг чинь нэгдчихсэн бүх зүйлийнхаа яг хүсэлтээр биелэлээ олцсон байх үе болно. Гэхдээ 3 сарын дараа ч гэсэн та нэг жоох ингээд ахаал юмыг зэгцлэх ингээд шаардлагатай үед нэг арга барилаа өөрчлөх ч гэдэг юм уу, эсвэл арга барилтаа нэмэлт юм оруулах тийм шаардлагатай үед чинь бол байх үед бол байсаар байна шүү. За таны 3 сарын дараа мөнгө санхүүгийн байдал яаж өөрчлөгдсөн байх нь тэрийг харъя. 3 сарын дараах таны мөнгө санхүү хэрхэн өөрчлөлтөнд орсон байх вэ? За яг одоогийн нөхцөл байдалд таны сурсан мэдлэгээс чинь 3 сарын дараах мөнгө санхүү чинь өөрчлөлт нь шийдэгдэн гэж байна. Гэтэ та хийж байгаа юмаа нэг л орхиод шаал өөр зүйл рүү л ороод хийгээд явчих гад ах яг одоогийн нөхцөл байдлаас чинь 3 сарын дараах ирээдүй бол нэг сайн зөвгнөдөж гарч ирэхгүй байна л та. Та шантрах гад байна. Хийж байгаа зүйлээ шантрах гад байна. Миний зүгээс зөвлөхөд битгий шантраач энэ боломжтоймоо зүгээр та өөрийгөө жоохон хөгжүүлэх шаардлагатай байх шүү дээ гэж хэлье да. Яг одоо 3 сарын дараа та магадгүй одоогийн хийж байгаа юмаа бүр болцсон байх магадлал хангалттай их байгаад ах юм. За түр хүлээж аваарай. 3 сарын дараах та одоогийн хийж байгаа нөхцөл байдалтаа шантрахгүйгээр үргэлжлүүлээд байвал харин тэр үр дүн нь ямар ах вэ? Маш сайн. Ерөөсөө танаас шалтгаалах гээд байна бүх юм. Тэгэхээр та ерөөсөө бүх зүйл үнэхээр чин сэтгэлээсээ хичээх шаардлагатай байгаад байна. Бити одоо шантраа. Энэ тийм шантармаар үе. Яг таны өнцгөөс бодоход бол нэг тийм шантармаар үе шиг байгаа байж магадгүй л дээ. Гэхдээ тийм шантрахаар зүйл бишээ. Та энэ одоо хийж байгаа зүйлээ маш тийм итгэл үнэмшилтэй, маш их амбицрахаг байдлаар ингээд хитрхи өндөр хүлээлтийг тавиад хитрхи өндөр хүсэл тэмүүлэлтэйгээр эхэлчээд тэгээд тэр нөхцөл байдал чинь яг ингээд шууд бүх юм ингээд хаа гэл ингээд хүрчихгүй байгаа болохоор та нэг тийм сэтгэлээр унаад байгаа юм байна. Үгүй. Аливаа юм чинь таны тууштай оролдлого, тууштай зүтгэлээр бий болдсон шүү дээ. Тэрнээс бүх зүйл ингээд яг одоо гэд ингээд биелдэг ид биш шүү дээ. Нэг л тийм ихлүүлсэн эмоцондоо хүрэхгүй л байгаа хүн юм аа да. За энэ рүү өнөөдөр ч ямар их бараг бүх картн дээр ингүүц рүү гарч ирвэ. Яалч одоо юм зогсоох гээд байна. Ууса зогсоё гэсэн бүр шийдвэртэй хүрчихсэн байна дөө. За тэгэхээр би танд зогсоох нь зөв үү? Буруу юу гэдэг дээр шийдлийг олж өгье доо. Би тэгэхээр хүчрүүдэд нэтлэх шаардлагатай. За түр хүлээж аваарай. Таны одоо яг ингээд шантраад байгаа зүйлийг ингээд зогсоочих нь яг зөв буруу юу гэдэг дээр харъя л та. Одоо дөрөвдүгээр картыг сонгосон хүмүүс маань хийж байгаа зүйлээ
зогсоохон зөв. Бараг л зөв болж таарч байна дөө. За үргэлжлүүлээд хийгээд байвал. Шантрахгүйгээр үргэлжлүүлээд хийгээд байвал. Үргэлжлүүлээд хийгээвэл яг шударгаар таны л бүх юм шударгаар шийдэгдэн. Таны оролдлого хэрвээ та нөхцөл байдлыг хэр өөрчлөх гэж зүтгэх вэ? Тэрнээс шалтгаалсан үр дүн гарна гэж байна. Йоо, эн чинь тэгэхээр чинь би танд яг нэг бодиттой зөв шийдвэрийг гаргалцаж өгч чадахгүй болоод ах юм. Одоо яста дотоод мэдрэмжээ сонсч тээ танд бас чаггүй сайхан том дотоод мэдрэмж байдаг штэ. Би яг таны одоо ямар төрлийн хүн үзэж байгаагаа яг нэг энерги чинь барьж авч яг биеэрээ уулзаагүй байгаа болохоор би танд яг ингэж 100% за зогсоо эсвэл үргэлжлүүл гэж хэлэхэд надад хэцүү байна. Гэхдээ танд бол одоогоор бол бүх юмны эв дүг олж учир начрыг нь олох зайлшгүй шаардлага байгаа. Тэгээд зарим нэг арга барилаа тавьж явуулах ёстой юм болов гэж хэлээд. За энэ дэр би яг таны энерги дээр яг барьж ажиллаагүй ингээд таныг урдаа суулгаж байгаа ч юм уу биеэрээ уулзаа танаар өөр чинь хүзэр суглуулад үзээгүй болохоор би танд яг шууд шийдвэрийн чинь төвшөнд нөлөөлөх ямарч боломжгүй байна уучлаарай. Та өөрийнхөө яг дотоод зөв мэдрэмж, сэтгэлийн дуудлага сонсороо гэж хэлье да. За ингээд 4-р картыг сонгосон хүмүүстэй энэ амьдрал бүх зүйлийг яг гаднаас хайх биш, дотоод зүрх сэтгэлээсээ хайж, дотоод дуу хоолойгоо сонсоод мэдрэмжийн аль зүгт хөтлөж байна. Тэр зөв лүүгээ зоригтойгоор шулуун шударгаар яваарай. Тэгвэл ямар ч хэлсэн та барьж авах юмаа бол зайлшгүй барьж авч чадах юм байна. Гэхдээ тэр явж авах хугацаанд та тодорхой хэмжээний нэг тийм сургалцыг юмч гэдэг юм уу юмыг сурна, мөн бас өөрийгөө хөгжүүлэх, өөрийнхөө авиасыг хэлэх шаардлага байгаа. Тэр бүгдийг хийх юм бол харин тэрнийхээ үр дүнг нэлээд ахиу сайнаар авч чадах тийм энергитэй байх шүү. За ингээд 4-р картыг сонгосон бүх хүмүүстэй гэрэл гээгээ аз амжилт хамгийн том сайн сайхан бүгдийг хүсээрөөё.